За сайн бацхан уу. Magician Tarot мэдчилжийн өнөөдрийнхөө бичлэгээр 3 дугаар сарын төлөв байдлыг оруулж байгаа. За тэгээд хэдүүлээ группээс сонгосон 2 зүйлийг би дурдах хэрэгтэй болж таарсан. Нэг нь болохоор зардал байгаа. За эхнийг нь болохоор нэмэлт мэдээлэл татж байгаа. Soul Sister гээд одоо сувг сүнслэг энергийн тухай ярьдаг тэр хүнээс одоо санаа аваад тэр сувгийнх нь оюун санаагаа зэслээд гэлээ асаа гэдэг тэр бичлэгийг үзээд өөрт ямар бодол нэг юм зүнсэн өнгөөрөө ямар мэдээлэл татсан бэ гэдгээ бичсэн чи яг 3 одоо өөр төрлийн мессеж болж таарсан байхгүй. Тэгэд тэрийгэ 3 группийн хамгийн сүүлийн групп болгоны хамгийн сүүлийн хэсэгт загтал маягаар оруулсан байгаа. Тэгэхээр дуустал нь үзвэл яг тэр мэдээллийг хүлээж авч чадна гэсэн үг. Тэгээд дээрэс нь хоёр дахь хэлэх зүйл нь зарлал байгаа. Би яг хувийнхаа онцлогуудыг авч эхэлсэн байгаад тэгээд хувийн онцлог авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол ажгаар холбогдоод онцлог авах нэ. Тэгээд ажгаар холбогдох юм бол нарийн мэдээллүүдийг би явуулна. За тэгээд сэдвүүд болохоор ажил, карьер, сургууль. За хоёр дахь нь болохоор хүн хоорондын харилцааг үдэж байгаа. Тэр нь хос үж болно, найзууд үж болно, одоо ажил төрлийн харилцаа үж болно, янз бүр үж болно. За гурав дахь нь болохоор хувийн амьдрал гарах өөрчлөлттэй, хувинтэй холбоотой л байх юм бол тэрийг сэдв нь бол нэлээд өргөн байна. Тэгэхээр за ингээд миний хүрэх мэдээлэл дуусч байна. Тэгээд группүүдээ сонгоцгоё. Би яг нэг 10 секунд орчим өгье. За сайн бацхан уу. Нэгдүгээр группийн уншлагатай тавтамжил. Тэгэхээр 3 дугаар сарын уншлага явж байгаа. Тэгэхээр өнөөдөр нэлээд олон шин зүйлсийг нэвтрүүлсэн. Тэгээд бичлэгтээ шууд оръё. За юу яасан? Archetype үзрээ бол харна. Тэгээд та бүхний сонгосон үзэр болохоор and буюу яг энэ нэгдүгээр группийг сонгосон байх учиртай. Тэгэхээр юу вэ? And гэдэг хүзэр дээр гарч ирсэн perseverance гэдэг одоо энэ хүзэр нь болохоор ямар нэгэн нөхцөл байдал дээр одоо ямар нэгэн амжилтанд ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд занд нь аюу саадууд гарч ирдэг, занд нь шийдэх аюу олон асуудлууд гарч ирдэг. Харин тэр үед тууштай тухайн зүйлийнхээ төлөө яг энэ шоргоолчиг хөдөлмөрлөөд ажиллаад явах цаг үе байна. Тэгэхээр одоо миний анзаарснаар намайг одоо үдсэн хүмүүсийн одоо тэр листийг би харсан байхгүй. Тэгсэн чинь ихэнх нь ер нь 25-аас дээш насныхан 40-оос 18-аас 40 насны тэнгүүдээ 25-аас 40 насны хүмүүс аяух байд юм лээ. Ихэнх хувь нь эзэлж ийсэн. Тэгэхээр яалтчгүй яг уншлага хийхэд нөгөө нэг ажилтай холбоотой, гэр бүлтэй холбоотой яг өөр дээрээ анхаарч байгаа нэлээд ийм төлөвшсөн энергиуд аяух гарч ирж исэн болохоор тэр нь бол яг учиртай л байсан байна. За box гэдэг хүч рүү эхлээд танилцуулаад явъя. Тэгээ дараа нь яг үнцэн асуулт руугаа харъя даа. За би энийг нь яг archetype хүчрийг нь бүгднийг юунаас асуусан, DeepSeek-гээс асуусан. Тэгэхэд ингэж гарч ирж байгаа байхгүй. Энэ the box гэдэг хүчрэн нь болохоор 44-ийн тоотой. 44 гэдэг чинь яг 4-ийн тооны энерги агиох зохиолж байна гэсэн үг. 4-ийн тоо бол яг тарот дээр 4-ийн зоос гэдэг ч юм уу яг л нэг тогтон байгаа нэг юм тэнцвэртэй 4 хөлтэй ширээ ч юм уу те эсвэл за яг өвлийн идэж гэдэг ч юм уу өвлөлт одоо хэрэгтэй болох тэр нөөцүүдийг айгүй сайн бэлдээд тэгээд яг ямар нэгэн гачигдaltaй ямар нэгэн боломжгүй байгаа ямар нэгэн ямар ч юм тэр гачигдмал байгаа. Ямар ч юм ийм тогтвортой болж штэ 4-ийн зоос гэдэг чинь. Тэгэхээр яг тэр өвлийн хүн тахир хэцүү цаг үед яг өөрийнхөө хураас нь нөөцийнхөө дагуу тэрийг ашиглаад ам зуух ч юм уу тиймэрхүү зүйлсийг илэрхийлж идэг. Хуримтлалыг бас илэрхийлж идэг. Тэгэхээр 4-ийн зоостойс аягүй холбогдож байгаа. Тэгээ боксийн мэдээллийг ингээд одоо харахад энэ л хороо бүтцийг илэрхийлдэг үзэр юм. Бүтц ямар нэгэн хил хязгаар хэмжээг тогтоох, тэгээд ямар нэгэн лимит, ямар нэгэн
өөрийг чинь хязгаарлаж байгаа дөрвөн ийм хантай за эсвэл байгууллага байж болж байна те. Тэр зүйлтэй ажиллахыг хэлээд байна. Тэгэхээр яг миний эндээс мэдэрч байгаа зүйл нь хэрэг хүмүүс цагаансаараа тэмдэглчээд яг энэнийхээ дараа ажилдаа орж байгаа юм байна. Тодорхой цагт тодорхой хуваартай гар ажиллаад өөрийнхөө лимит одоо ямар нэгэн лимитэд баригдах шаардлагатай болж байна гэсэн үг. Тэгэхдээ энэ сарын одоо ерөнхий энерги илэрхийлж байгаа. Ерөнхий энерги энэ сард танд ямар энерги нөлөөлөд байна гэхээр тодорхой зүйлсийг барьж аваад яг нэг олон энерги олон зүйлс тарамдах биш. Яг хідэн одоо 4 тооны дотор байгаа зүйлсэд за 3 гэдэг ч юм уу 3 гол зүйлстэй анхаарай гэдэг ч юм уу. Тийм тодорхой хэдэн чиглэлүүдэд хамаг энерги, хамаг боломж олцоогоо өгж гинэ гэсэн үг. За тэгээд эхэндээ болохоор та өөрөө яг энэ сарын энерги болохоор би одоо хичээлдээ орчлоо, би сургуультай орчлоо. Айгүйх лимит байна. Би 7 хоногийн 5 өдөр ажиллах хэрэгтэй, 5 өдөр нь сурах хэрэгтэй. Тэгээд 2 өдөр нь болохоор яг ажилдаа ч юм уу, хичээлдээ ч юм уу бэлдэх баг зэргийн амрах тиймэрхүү лимитэнд орчлоо. Тэгээд ийм өөрийг нь барьдаг, хордог иймэрхүү дүрм журамд орж байгаа учраас эхэндээ болохоор ёо ийм юм хиймээр байхын, тийм ч юм хиймээр байхын. Гэхдээ би ажилдаа, сургуультай амжихгүй байна гэсэн энергит орж магадгүй. Гэхдээ энэ нь ямар нэгэн дүрм журамд баригдаж байгаа гэдэг нь өөрийг чинь ирээдүйн эрхчлөөтэй байдалд хүрэхийн тулд энэ дүрм журмад оршоод байгаа гэдгийг бол сануулж хэлэх нь зөв байх. За emotional boundaries become critical. Тийм дөрвийн зоос дээр бас ингээд нөгөө өөрийнхөө зүрхийг ингээд зоосоор ингээд хаагаад өөрийнхөө яг жинхэнэ чин үнэнч байгаа байдлаа өвдөх үедээ би ямар нэгэн асуудалд орох үедээ гэдэг өөрийгөө хамгаалж байгаа материаллык зүйлсээр өөрийгөө хамгаалж байгаа ийм доктортой энерги илэрхийлж идэг. Сөрөг тал руугаа ороод ирэхээр энэ л болохоор хитрхи юу болчдөг л доо. Юм оруулахчгүй гаргахчгүй нэг иймэрхүү энерги болчдөг л доо. Тэ. За тэгээд үгүй гэж хэлж сурах энэ сард маш чухал байх болно. Ямар нэгэн social invitations буюу ямар нэгэн нийгмийн урилгатай ийм хоригд болох чинь иймэрхүү ивент болох чинь найзуудаараа орж гарыг гэдэг ч юм уу. Тэмхүү зүйлсд бол үгүй гэж хэлэх яг тэр нь ямар зүйлс вэ гэхээр өөрөө чи энергийг тарамдаад байгаа. Тийм зүйлсд үгүй гэж хэл сурнаа гэсэн үг. Тэр үгүй гэдэг үгийг биеэрээ мэдэрч биеэрээ бүр ингээд яг л энд лимит байх хэрэгтэй юм. Би энэ 7 хоногт арайлах гарчлаа. Тийм болохоор би заавчлаа энэ 7 хоногт арайлах гарчлаа. Энэ 7 хоногт арайлах би мөнгө өрөнд харан хийгээд энэ тэгэхээр надад тодорхой лимит байх хэрэгтэй. Би 7 хоногт үрэх мөнгөний хэмжээ тодорхой байх хэрэгтэй гэдэг ийм лимитэнд орж байгаа харагдаж байна. Тэгээ дээрэс нь тэр чи юу вэ? Organize хийх гэсэн байна. Тэгэхээр organize хийх ямар нэг юм хан дотор, ямар нэг өрөөнд дотор л та ингээл яг өөрийн чинь ирээдүйд хэрэг болох. Өөрийн чинь одоо ирээдүйд санхүүд чинь ажил карьер чинь өөрийнх чинь амьдралд хэрэг болох тодорхой хэдэн зүйлсд анхаарлаа хандуулж байгаа. Тэрнээс бусад олон зүйлсд би анхаарлаа хандуулмааргүй байна. Янз бүрийн драмад ормооргүй байна гэсэн нэг иймэрхүү өөрийгөө айлуулах барьсан энергитэй. Тэгэд хүмүүс бол тантай харилцах, тантай холбоо харилцаа тогтоох, гарын орё гэхэд бол жоохон тийм хэцүү, холбогдоход хэцүү юм шиг санагдах боломж байна. За тийм юмнуудаа organize хийх гэсэн те. Тэгэхээр ширээн дээрх бүх юмнуудаа авч тавиад өөртөө яг хэрэгтэй байгаа, яг би юун дээр ажиллах хэрэгтэй, ямар прожектоо би дараагадаа хураалах гэдэг байгаа, ямар бие даалтаа багштаа хураалах гэдэг байгаа, ямар зүйлс миний амьдралд хэрэгтэй байгаа, би одоо гадаад руу явах гэдэг байгаа, мүйз хөдөлтөх гэдэг байгаа юм уу? Тэмхүү зүйлс дээрээ яг нэг тодорхой хэдэн чиглэлүүд л энерги маш сайн хуваарлах хэрэгтэй харагдаж байна. Тэгээд ширээн дээрх зүйлсүүдээ аваад өөрийнхөө хэрэгтэй номнуудыг, өөрийнхөө хэрэгтэй зүйлсүүдийг байршуулснаар яг тэр зүйлстэй л анхаарлаа хандуулж байгаа. Ийм нэрхтэй байна гэсэн үг. За, тэгээд энэ сард бол таны одоо анхаарал гэдэг зүйл бол хамгийн чухал зүйлс байх болно. Анхаарлаа юунд өгөх? Би яг нэг юм TikTok-оос ч үлээ, Instagram-оос ч үлээ нэг бичлэг үзчихсэн. Тэрэн дээр нэг ингээд нэг бөмбөлөг
одоо ингээд нэг юм хийгээд байгаа байхгүй. Гэхдээ тэр нь одоо 7 юм зэрэг хийх, тэр 7 юмныхаа эсвэл 7 юмаа нэг нэгээр нь хийх гэдэг ямар хоорондоо ялгаатай вэ гэдгийг бол харуулж байгаа. Та нэг хэл сурлаа, нэг хэл сураад ингээд ийш тийшээгээд харамдаад ингээд нэг хадсан алим шиг нэг адилхан хазаад ингээд тавиад байгаа. Хин оронд тэр зүйлийгээ бүрэн хийж дуусгах. Тэр зүйлийгээ бүрэн хийж дуусгасны дараагаар өөрт чинь нэг юм амар тайван дараагийнхаа зүйлс рүү ороход нээлттэй болж ирэх. Ийм хэрэгтэй харагдаж байна. Тэгээд гадаад сурдаг байгаа хүүхдүүд байгаа бол одоо жишээ нь ямар нэгэн байгууллагт, ямар нэгэн ажлын газар, ямар нэгэн сургуульд хариалагддаг хүмүүс байгаа бол тэр сургуулийнхаа дүрм журмыг дагах нь зөв юм аа. Тэр өөрийнхөө тэр зүйлс чинь дүрмүүд чинь таныг үнэт зүйл рүүгээ хүргэх гол түлхүүр нь байгаа тийм шүү дээ. Тийм. За энэ нэрхтээ энэ өөрийг чинь жоохоо хорж байгаа тодорхой хэдэн зүйлсд анхаарал хандуулах хэрэгтэй. Иймэрхүү энергитэй, иймэрхүү дүрм журамтай жоох харшилтаад ах юм л та өөрийгөө яг энэ хайрцгийг бол та баригдмал гэж харж болно. Эсвэл энэ хайрцгийг та энэ бол миний тодорхой хэдэн зүйлсд анхаарлаа хандуулах, миний амжилтанд хүрэх суурь юм байна гэдгийг бол гэж харж болно. Ийм хоёр өнцгөр харж болно. Тэгэхээр энэ нь таны сонголт. Яг ямар өнцгөр хармаар байгаа. Одоо жишээ нь амжилтанд хүрсэн хамгийн тийм амжилттай явж байгаа тийм хүмүүс бол бүгдээрээ л юу байдаг? Бүгдээрээ л яг тодорхой хэдэн зүйлсд анхаарал хандуулсан. Тийшээ очиж нэг бүжиглээл, тийшээ очиж нэг дуулаал, тийшээ очиж нэг сураал, тийшээ очиж нэг сургалтанд сураал, ингээл бүх юмдаа анхаарал хандуулаад хаар нэг зүйлсийг сайн хийж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэдэн чиглэлүүдийн хөдлөө яг энэ шоргоолчиг зүтгэх хэрэгтэй харагдаж байна. Энэ сар бол таныг барьж хорьсон ийм санчрын энерги бас байж магадгүй. Санчир бас нэг иймэрхүү энергитэй байгаад идэг. Би бас орд сайн мэдхгүй. Governance drivers. Бүх зүйлсүүдээ эмхэл цэгцлэг сар болж байна да. За юм байна. За өнөөдрийн унших сэдв нь болохоор товчхон дуртахад ажил, карьер, сурлага гэдэг нэг сэдв. Хайр, тэгээд харилцаа холбоо, хүн хоорондын харилцаа гээд дахиад тусдаа нэг сэдв, хувь хүнд нь гарах өөрчлөлт. Тэгээд энэ сард ерөнхий өгөх зөвлөгөө, тараатын өгөх зөвлөгөө юу байна вэ гэдгийг харна. За, эхний асуулт нь болохоор ажил, карьер, сурдаг тиймэрхүү академик талын зүйлсийг ярий. Тэгэхэд би өдрөдөө бүгдийг соголцсон байж байгаа Ten of Cups болон Hierophant, King of Pentacles гарч ирсэн. Тийм. Яг л нөгөө нэг Hierophant ч бүгдээрээ итгэл үнэмшлийн юм систем, за хамаатан садан, ажил төрөл, ямар нэгэн дүрм журм, ямар нэгэн итгэл үнэмшлийн юм цогт явж байдаг, шашныг бас илэрхийлж идэг. Яалтчгүй баригдах шаардлагатай үе байгаад байна гэсэн үг. Яг энэ сард ямар нэгэн зүйлс, ямар нэгэн компани, ямар нэгэн тийм дүрм журамтай ийм яг хараад бариад авч болох зүйлсд ингээд харьяалагдана гэсэн үг. Тэр зүйлсдээ та бол хийж байгаа ажил, карьер, сурлах ч юм бол ирээдүйд та бүхнийг зоосны хааны хэмжээнд очих одоо суурийг нь тавьж өгөх сар болж байна. Ялцчгүй энэ сард нэлээд гарын ирсэн хөдөлгөөн бол нэлээд өөрчлөлттэй олон жил болдоггүй юм болж исэн. Тэгэхээр яг өөрийнхөө хүрээллийг олох, яг өөрийнхөө бүр өөрт чинь санхүүгийн байдал чинь бүр ингээд шууд холбоотой иймэрхүү карьертай, иймэрхүү зүйлээ сурж байгаа хүмүүс байна. Энэ нь ирээдүйд маш том потенциал, маш том өөрийн чинь ирээдүйд хэрэг болох зүйлс хувь нэмэр оруулах иймэрхүү салбар байна гэсэн үг. Тэгээд тэр дүрм журмыг бол яаж харах нь бол таны дур. Гэхдээ энэ сард бол яг хийж байгаа ажил, карьер дээрээ ажлынхаа хүмүүстэйгээ дотн харилцаатай болох. Дотн харилцаатай болох гэдэг нь дотн байх, хамт гоё найзууд шиг, хамт гэр бүл шиг байх ийм цаг үе ирж байна гэж бол би харж байна. Тэгээ Hierophant-аас бүгдээрээ харахад Hierophant ч өөр юм урт удаан хугацааны зүйлсийг ярьж байдаг. Урт удаан хугацаанд ямар итгэл үнэмшлийг хүн барьж явах юм бол хүнд өөрт нь нээлттэй вэ гэдгийг та ажлын этик, work ethic ийм ёс зүй бол тань маш өндөр сууж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд энэ нь таны санхуд өөрийнхөө байгаа ресурсуудыг яаж ашиглахад
нөлөөлж байна гэсэн. Энэ сард бол мөнгө санхүүгийн байдал бол маш тогтвортой эерэг байхаар харагдаж байна. Гэхдээ та өөрөө тэр байгаа зүйлсүүдэд орлогоо яаж хуваарлахаас хамаарна. Тэгээд энэ бокс буюу яг нэг ирээдүйн би одоо бизнес хиймээр байна. Тэнгүүдээ тэрэндээ юм хадгална. Мөнгө хадгална, мэдлэгээ хураана. Тэгээд дээрэс нь би үйлдэл авч эхэлнэ, байгаа зүйлсүүдээ зөв зохицуулна. Тэгээд би удаа хугацаанд амжилтанд хүрнэ гэсэн иймэрхүү хүмүүсээ бол өөрөө чи ивэж өгөх маш гоё сар болж байна гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд маш гоё үзүүрүүд гарч ирээд байгаа болохоор өөр юу хэлэх вэ тий. За тэгээд дараах нь болохоор хүн хоорондын харилцаа байгаа. Хүн хоорондын харилцаа бүгдийг нэгтгэж уншина. За ингэж юм. Хүн хоорондын харилцаан дээр ямар нэгэн асуудал гарсан. Хүн хоорондын харилцаан дээр та яагаад ч юм өөрийгөө хаачдаг. Өмнө нь ингээд энэ бол гурван сэлэн бол өнгөрсөндөө холбоотой байл гэж орж ирж байна. Харин яг энэ туршлага, яг энэ өвдсөн байгаа ямар нэгэн харилцаанаас өөрийн чинь итгэлийг нураасан, өөрийн чинь ингээд зүрхэнд чинь тусгай хэмжээний өөрчлөлтийг гаргасан ийм сар байсан байх боломжтой. Эсвэл энэ сард иймэрхүү зүйлс болно. Өөрөө чи өвдгсөн нэлээд зүйлс болно. Гэхдээ энэ нь дуусах ёстой зүйл дуусж байна гэдэг бол энэ last quarter moon-ээс харж болж байна. Тэгэхээр last quarter moon гэдэг чинь өөрөө сарны ингээ багасах мөчлөгийг ярьж байдаг. Багасах мөчлөгт хүн маш их зүйлийг гаргаж хайдаг, маш их найзынхаа хүрээлийг цэвэрлдэг. Тэ юмыг багасгадаг сар байдаг. Энэ мөчлөгт таныг өвтгөж байгаа зүйлс бол яг болох ёстой зүйл байна гэсэн үг. The fool энэ бүхний дараа за яг энэ ингээ утас дуурайдах юм. Гэхдээ яг энэ нас тохио байж магадгүй тий. The fool гарч ирж байгаа. Яг нэг өвдөлт, яг нэг хүний амьдралаас айгүйх олон зүйлс гарч явсан, өөрийг чинь амьдралыг донслогсон бүр ингээд хизээж мартахааргүй гэх гүн өвдөлтийг өгч болно энэ сар. Тэгээд яагаад таныг өвтгöd байгаа юм? Яагаад хүн хоорондын харилцаанаас жоохон хол байгаад хүн тантай харьцахад жоохон юм хэцүү олоход хэцүү нэг юм тийм байгаад байгаа гэхээр тань дараа нь яг нэг өөрийгөө ажил карьер, сурлага, за ирээдүйд чинь ямар зүйл хэрэгтэй юм? Ирээдүйн амьдралын фундаментыг босгоход шаардлагатай учраас энэ зүйлсүүд болоод байгаа. Яг энэний дараагаас тэр найзууд гарч ивж байна уу хамаагүй. Тэр хүмүүс тантай харьцаа болж байна уу хамаагүй. Тэр хүмүүс танаас илүү ямар нэгэн хүнийг илүү дээр сонгож байна уу? Би чамайг ингээд хаяад, булагнаад, эрт дэшээ гараад ч юм уу те иймэрхүү зүйлс болоод байгаа бол энэ бол цаанаасаа болох ёстой зүйл байжээ. Энэний ачаар та яг энэ фүүлийн энергитэй өөрийнхөө хамгийн нандин чухал цөөхөн хэдэн зүйлсүүдийг баглаад цаашаа явахад илүү дөхөн болж байна гэсэн үг. Last quarter moon гарч ирсэн. Энэ бол тийм яг би энэ юу л санаанд ороод юм л та. Миний нэг саяхан үзсэн кино байгаа, нэг хитэд кино. Тэрэн дээр яг нэг хосоос салаад нэг болж утгагүй санхүүгийн асуудал амьдралд нь байсан. Тэгээд тэр харилцаанаас гараад тэр харилцаа дуусны дараа тэр хүн яадаг вэ гэхээр маш их шархалдаг, маш их амьдрал нь тогтворгүй болдог. Тиймэрхүү хэсгүүд гардаг, амьдрал нь хар бараан болдог, саарл өнгөтэй болдог, өнгөхгүй болдог. Энэ хүний амьдралын дараа, энэ мөчлөгийн дараа, энэ амьдралаас нь гарч явж байгаа зүйлс гарсны дараа тэр хүний амьдрал юу болдог вэ гэхээр найз охин хаяа явчихдаг байхгүй юу? Яг өөрөө хоёулаа санхүүгийн тал дээр асуудалтай байсан. Тэгээд найз охин ирээдүй харахгүй болохоор яг л нэг улмал жил ирэх тусмал амьдрал нь ингээд жоохон уруудаад идэг байхгүй юу? Найз нөхдөг уулзсан ч гэсэн найзуудынхаа нэг юм ардуур нь ярьж байгааг сонсоол. Тэгэл нэг иймэрхүү үе басны дараа найз охин хаяад ганцаараа байгаад өөрөө маш их компьютерийн энэ тоглоомд онцчихсон хүн байсан. Тэгээ найз охин гараад явсны дараа тэр хүн тэр амьдралынхаа тэр хоёрын хоорондын энийг хартаа би нэг лаассан ч амар өрмөц хэлбэртэй тогтцоох юм. Энийг хараа. Сони те.
Энэ амар сонир санагдлаа. За. Яг энэ харилцаа гарч явсны дараа яг энэ болохсгүй зүйлс угаасаа та зуураад байсан. Болохсгүй нь та өөрөө мэдчихсэн. Иймэрхүү нөхцөл байдал дуусны дараа тэр хүн өөрөө тоглоом хийдэг байхгүй. Тэр өөрийнхөө чадварыг ашиглаад өөрийнхөө нандин тэр зүйлсүүдийг баглаа тэр хүн цаашаа явдаг. Тэр хүн найз охиноогоо дараа мартдаггүй. Тэр хоёрын түүхээс сэтвлээд өөрөө тоглоом хийгээд тэр хийсэн тоглоом маш амжилттай байгаад одоо тэр зоосны яагаад гарч ирж байгаа юм. Таныг яагаад амьдрал ингээ хорж цагтаад нэг юм хатуу аав ич ингээд бариад байгаа гэдэг чинь энтэй холбоотой байхгүй. Таныг зоосны хаан ямар ч санхүүгээрээ догонцох юмгүй байгаасаа гэсэндээ танд эрхчлөө гаргаж өгч байгаа байхгүй. Фүүл бол ямар нэг юм бас зууралдаад ах ямар ч шаардлага байдаг. Фүүл бол өөрийнхөө хамгийн үнцэнтэй зүйлсүүдийг баглаад цаашаа амьдралынхаа мөчлөгийг эхлүүлээл одоо энэ фүүлийн аялал гэдэг чи одоо 20 хүртэл ингээл үргэлжлээл маш их амьдралын том үеийг туулдаг штэ энэ хүүхдийн энерги байдаг. Ийм энерги дээр очиж байгаа харагдаж байна. Тэгээд найз нөхдөөсөө тусламж аваа. Заавал харилцаа чинь дуслаа гэд чиний дотны найз чинь харьцаа боллоо. Хүнээс саллаа. Амьдралаасаа зарим зүйлсүүдийг гаргаж хайх хэрэгтэй байлаа гэд таны бүх амьдрал ингэ сүрж байгаа. Ерөөсөө биш юм аа гэдгийг бол хэлж өгч байна. За, иймэрхүү юм гарч ирсэн. Тэгээд тэр киноноос сонирхолж хэлэхэд юу яадаг? Тэр хүн дараа нь амьдралтай болоод тэр найз өмнөх найз охиноо уулздаг байхгүй. Тэр уулзсныхаа дараа тэр хүний амжилтанд хүрсэн шалтгаан тэр найз охин байдаг. Яагаад гэвэл тэр хүнтэй бүтээсэн цаг үе иймэрхүү гүн мэдрэмж одоо тэр тоглоом дээр нь хоёр ийм найзууд уулзаад хамт байх үед л тэр тоглоом нь ингээд гэрэлтэй өнгөтэй болдог. Тэгээд салаад бибинийгээ олохгүй байх үедээ амьдрал нь ийм хар бараан саарл өнгөтэй болж тиймэрхүү тоглоом баггүй юу? Яг нэг иймэрхүү сэдв, иймэрхүү өөрт чинь нандин зүйлс бол энэ багцанд богц гэдэг үлээ энэ нь байгаа. Хамгийн нандин зүйлсээ аваад цаашаа урагшлах нэ энэ сард. Энэ сард харилцаа холбоон дээр асуудлууд гарч ирэхгүй ямар нэгэн харилцаа холбоон дээр анхаарахгүй байгаа шалтгаан таны ирээдүйд хэрэгтэй. Тэгээд тэр хүн өөрөө хэлсэн байдаг. Чамаас салсныхаа дараа би өөрийнхөө ажил карьертаа хийж байгаа зүйлстэй анхаарах орон зай гарч ирсэн. Тэгээд би тэр тоглоомоо зараад ингээм амьдрал нь босдог байхгүй юу? За нэг иймэрхүү зүйл гарч ирлээ. Дараагийнх нь болохоор хувь хүнд гарах өөрчлөлт байгаа. За нэг юм уутыг жоохон хоолой молоо жоохон хатнаа. Нэрэ ханид урцсан гэдсэн тэгээд байгаагүй болоод нэг жоохон ядраад исэн болохоор тэгээд ирчүүч ороод одоо бичлэгээ хийж гин. Тийм. За Queen of Swords болон Nine of Pentacles, Two of Wands. Та ингэж их ажиллаад ямар нэгэн өөр дөр чинь дарамт хахалт ямар нэгэн хууль дүрм танд үйлчилж байгаа учраас энэ дөрвийн тооны тогтвортой энерги нөлөөлж байгаагийн ачаар за тэгээ Queen of Swords-аас холбогдож ин л да яг энэ бокс гэдэг үзэртэй хайрцагнаас гарц сэтгэе гэдэг. Гэхдээ хайрцагнаас гарц сэтгэлээж гисэн маш их санаа оноо байлаа гэд тэр хүн хэрэгжүүлэхгүй бол тэр хүний амьдралд одоо толгой дотор нь бизнес хийх өөрийнхөө чадварыг ашиглах маш олон боломж гарч ирж болно. Гэхдээ ямар нэгэн зүйлсийг ямар нэгэн цаашаа хэрэгжиж болох үед санааг нь аваад цаашаа явахгүй бол тэрнээ үйлдэл авахгүй бол урт удаан хугацааны энэ consistency буюу ийм тогтвортой тууштай байдал байхгүй байлаа гэд байх юм бол заяа ямар нэгэн лимитийг үгүй гэж хэлж чаддаггүй байх юм бол та бүхэн энэ амьдралдаа өөрийнхөө хувийнхээ тал дээр амжилт олдгийг үүсгэж чадахгүй харагдаж байна. Одоо шууд л хэлээ дээ. Хувийн тал дээр бол та одоо ингээд юу харагдаж байгаа байхгүй нэг цагаан самбар гаргаж ирээл тэрэн дээрээ хийх юмнуудаа бүгднийг бичдэг. Одоо би миний самбар яг ард байж л байна л та. Тэгэхээр би яг өөртөө дарамтахгүйгээр өдөр болгон гэхгүйгээр ерөхий том чиглэлүүдээ
чиглэлүүдээ санаануудаа бүгдийг нь бичдэг. За би одоо тэнд очиод сурч байхдаа юу хийх юм? Очихоос өмнө юу хийх юм? Монголдоо юу хийх юм? За надад ямар санаанууд төрж юм? Би юу хийж болох вэ? За тааруудын сувг байлаа гэхэд би ямар чиглэлээр хөгжиж болох вэ? Ямар цувралууд гаргах вэ? Тэгээ тэрнийхэд төлөө ямар үйлдэлүүд хийж болох юм? Ерөнхий том зургаараа харахад би ямар чиглэлийг, ямар ихтгэл үнэмшлийг барьж явах юм гэдэг чинь нөгөө хайропент гарч ирсэн. Тэрнтэй холбоотой. Төлөвлөлт хийх бол та бүхний суур зарчим байх ёстой. Суур таныг өглөө босгодог, сануулдаг, байнга хардаг. Одоо vision board байсан ч болж байна тий. Тиймэрхүү зүйлс бол хийх бол хэрэгтэй. Энэ нөгөө талаасаа manifest гэдэг янз бүрийн юмнуудыг хийж болно л доо. Тиймэрхүү зүйлстэй холбогдож байна. Гэхдээ одоо би яг энэ сувг дээр өөрөө бодит амьдралтай наалтстай зүйлийг байгаагаар нь хэлхийг хүсдэг. Ямар нэгэн ягаан шил зүүж фильтрдэж бүх юмыг сайн сайхан гэж бол хэлхийг хүсэхгүй байна үнэхээр. Тэгэхээр гой ирж байгаа мэдээ Nine of Pentacles та одоо хийж байгаа зүйлээ эсвэл одоо хийх гэж төлөвлөж байгаа зүйл чинь ирээдүйд таныг хувийнхээ тал дээр ямар ч санхүүгийн торох зүйлгүй болно гэсэн үг. Та дэлгүүр орлоо мөнгө рүү нь хараад татхамдахгүй гэсэн үг. За ийм юм харагдчихэв. Тэгээд удаан хугацаанд энэ зүйл бол 9 улирлаас 9 жилийн хугацаанд бүрэлдэж бий болох зүйл байна. Зүгээр тааротын цаг хугацаагаар хэлэхэд те. Тэгэхээр энэ хийж байгаа зүйлстэй та шантарч ийсэн ч гэсэн та өнөөдөр ядуу байж болно. Та өнөөдөр царин дээр юутэж болно. Юутэж байж болно. Амьдрал чинь ямар ч асуудал байж болно. Хөвөний, гэр бүлийн, ажил карьерийн би хийх гэж байгаа зүйлээ олохгүй байх гэдэг чинь төлөвлөлтөөс эхэлнэ. Та ямар чадвартай, ямар боломжтой, тэрийг яаж ашиглах юм гэдэг чинь хамгийн чухал тооцогдож байгаа. Nine of Pentacles яагаад хүний нүдэнд одоо муухайгаар хэлэх юм бол энийг баянаас өөр одоо мөнгөтэйгөөс өөр юм байхгүй тэр гэдэг ч юм уу те. Энийг хэлэх мөнгөтэй хүн байдаг гэж яриулахыг хүсэж ивэл те. Тэгээд тэр тансаг зүйлсийг хэрглэж байгаа энэ хүн өөрөө маш их ажилтсан, маш их зүйлсийг одоо 1-ийн зоосноос 9-ийн зоос хүртэл ингээд яваад ирсэн. Одоо жишээ нь бодит амьдралтай жишээ юм бол айдлууд байна те. Одоо жишээ нь Blackpink-ийн гишүүд байна. Тэд нар бүгдээрээ яагаад өнөөдөр компанитай, хувьдаа компанитай амжилттай яваад байгаа. Энэ хүмүүс хүнд хэцүү цагийг харахууд ингээд тэр хүмүүс өсөж исэн байхгүй. Хэний ч хараагүй хахад хэний ч өөрийг нь өнөөдөр ямар гоё бэлтгэл хийсэн гэж магтаагүй байх үед тэр хүмүүс ажиллаад чимээгүй хүн хийж исэн, хүнийг харагдахгүй өсөж исэн, асуудлуудаа ганцаараа нүүр тулж исэн, санхүүгийн хүнд асуудалтай тулж исэн байх боломжтой тэ иймэрхүү зүйлсийг туулсан. За тэгээд Queen of Swords байгаа нь та бүхний амьдралыг нэг юм хязгаартай болж байна. Тэр хязгаар нь таныг одоо танд өгөх шагнал нь тэр хязгаарт байж тодорхой чиглэлүүдийн төлөө ажилласны төлөө амьдралын өгөх өөрт чинь шагнал ерөөсөө л шагнал гэдгээс илүү байх болно. Шагналаас илүү. Тэгээ энэ одоо Антны хүзэр Ant гэдэг шургалчны хүзэр дээр ч гэсэн хэлсэн байсан. The end result will be the far more rewarding гэж байгаа байхгүй юу? Шагнал нь одоо тэр шагнал өгөөжийг битээ бодоо. Тэр шагнал одоогийн бодоод байгаа жохон нэг одоо та 5-ын зоосны чинээтэй байлаа гэхэд тэ санхүүгийн асуудалтай ч юм уу өөрөө дотроо хийх зүйлээ олохгүй байгаа бол төлөвлөгөөгөө сайн хийх нь байна. Тэгээд тухайн зүйлийнхээ чимээгүүд, харахууд, хинийч анзаараагүйд ажиллаж хахад та чин сэтгэлээ зориулж хахад энэ зүйл бол цаанаа бүтэх байтугай. Цаашаага таны өгж байгаа 5-ын зоос гэдэг зүйлээс илүү 9-ийн зоос одоо таны бодож байгаа зүйлс чинь зүгээр л нэг байр машин байж болно те. Тэр байр машин гэдэг зүйл бол зүгээр л нэг 4-ийн зоос. Таавал 9-ийн зоосны чинээтэй болохоор байна. Тэгээ үгүй гэж хэлхийг бол сануулж байна. Энэ бол жоохон хатуухан анхааруулга байна. За тэгээд өнөөдрийн хамгийн чухал хэсэг бол
энэ мэдээлэл байгаа. Би энэ мэдээллийг Soul Sister гэдэг одоо миний өөрийн үздэг гэхдээ байгаан үздэг ч гэсэн яг гараад ирэхээр нь бүгдийг сонсчдаг тийм YouTube channel байгаа. Тэр хүний одоо гэрлээ цэцруулж үлээний тиймэрхүү бичлэгнээ санаа авсан юм аа. Би линкийг одоо холбочих. Тэнгүүд тэр хүний санаанаас би 3 санаа орж ирсэн. Тэр санааг одоо групп болгон дээр хуваарлаж байгаа. За уул гэдэг нэртэй тиймэрхүү зүйлс орж ирсэн байна. Та бол уул юм аа. Харин таны бодол бол үүлээ. Тэр үүлнээс аяга захиж бороо орж давхар шуурсан ч гэсэн та бол уул шүү дээ. Та хөдлөшгүй түшигтэй байж өөрийн дотор гаднах амьд бүхнийг хамгаалан түшдгээ. Та эргээд нэргсэнгүү, та эргээд ч уйлж асгарсангүй. Гацхүү иргэн нар мандаж амьд бүхэн цэцгэлхийг мэддэг учраас хариулсангүй гэж байгаа байхгүй. За энэ л нэлээд жоохон таагаар даалт тутахтай юмуд болоод явчлаа. Тэгэхээр ингэж юм. Таны бодол бол үйл юм аа. Таны дотор энэ Soul Sister гэдэг хүний одоо энэ channel-ийн одоо бичлэг үзэж хахад надад орж ирсэн санаа нь энэ хүн хэлж байгаа байхгүй өдөрт 6,000 кг 60,000 кг маш их хүний эрэг сүрэг холилдсон бодол хүнд орж ирдэг. Тэр үед та уул шиг байхгүй. Та энэ дөрвийн зоосны ийм тогтвортой байхгүй. Таны хийж байгаа зүйл тогтвортой. Одоо та нэг өдөр шантарлаа гэж тэр зүйлээ болдоггүй. Яагаад гэвэл таны суур таны хийж байгаа зүйл нь дээшээгээ дээр нь ямар том байшин, ямар том байгууллага, сайхан гэр бүлийг босгоход хизээч нурахгүй юм фундамыг үүсгэж байгаа. Тэглээгээд та бол уул хөдлөшгүй юм туршигтэй хүн байгаад байна. Туршигтэй байх энерги танд зөнхөлж байна гэсэн үг. Харин тэр үүлнээс бороо орж болно, аяга цогч болно, шуурж болно, цас орж болно те. Энэ үед та эргүүлээд та өөдөөс нь аянга нэрэгдгүү үстэй. Эргүүлээд та тэр хүмүүс тань руу муухай юм хэлээгээ та эргүүлээд муухай юм хэлэхгүй гэсэн үг. Хариулахгүй гэсэн үг. Та чимээгүй л өөрийнхөө хийх зүйлсийг ингээд усалж идэг, өөр дээрээ ургуулж идэг ийм байгаад байна гэсэн үг. Гагцхүү иргэн нар мандаж амьд бүхэн цэцгэлхийг мэддэг учраас хариулсангүй. Одоогийн байгаа нөхцөл байдал чинь үргэлж юм байхгүй. Одоо ингэдэг штэ. Нэг юм зүүр үг байдаг. Тэрийг яг өвчлөө санахгүй байна. Гэхдээ тийм. Яа. Ийм байгаа. Цахилдаг хөөрөө байдаггүй. Цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөөрөө байдаггүй. Тийм. Таны байгаа одоогийн нөхцөл байдал дөрвийн зоостой таныг хязгаарлсан байсан ч гэсэн таавал энэ бол төр зурах юмаа гэдгийг өөрөө мэддэг. Тийм учраас чимээгүй хөвцөөр л байгаа. Тайван чимээгүй өөрийнхөө хийх ажлыг хийгээл тайван явж юмар байна. Гэхдээ таавал амьдралын чинь том зургийг бол дагна. Гэхдээ та одоо цагт анхаарна. Амьдралдаа амар талархсан мэдрэмжтэй л байхаар байгаа харагдаж байна да. За 31 минут болчихлоо. Тэгэхээр энэ бичлэг ингээд удаад байгаа. Гэхдээ хэрэгтэй хүмүүс нь тэгээ сонсно үстэй. Заавал нэг хандланы төлөө яваад ах шаардлагагүй тийм. За ингэж юм. За энэ сар дээр зөвлөгөө авсан. Тэгэхэд бол зүгээр л өөрөж ингээл магтчихээн. Сая бол үнд жоохон хатуу байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол магтчихээн. Та бол амжилтын төлөө амжилт гэдэг бол амжилтаар бол та хооллохоор харагдаж байна. Энэ нь зөвхөн материаллык зүйлс биш юм аа. Таны харагдахгүй байгаа өөр дотор чинь үүсэж байгаа таны дотор хинч харахгүй байгаа, хинч цаашаахгүй байгаа ийм өөрчлөлтүүдийг бол гарч ирж байна. Та бол маш хурдтай болж байна. Одоо 3 сард бол үнэхээр та бүхэн алаад өгнө. Тэ? Ирч хүчтэй байна. Зүгээр л маш хурдтай юм болгон айгүй хурдан өрнөсөн сар байх болно. Гэтэ өөрийгөө хитрхийг шахахгүй байхад анхаараарай. Тэгээд энэ сард бол ямар нэгэн зүйлсийг хүчрхийлж биш, хүчэндэж биш.
аль болох илсэн байдалтай, аль болох хүчлэхгүй байдалтай хийх нь бол танд зохиор харагдаж байна. Мэдтэй сан. Энэ бол таны ингээд яг үд дундын нар гэдэг бол бүхний ингээд дээр байгаа. Яг мандж байгаа үеийг илэрхийлдэг тийм үү? Яг ингээд дээшээ ингэж явж байгаа хамгийн дээд зэг дээр үрж байгаа. Яалтчгүй энэ 3 сараас та амьдралынхаа хамгийн чухал мөчлөгт орсон нөгөө хүнд хэцүү цагаа дуусгасан өөрөө амжилттай амжилт гэдэг зүйлийг норм болгох ийм үе яагаад байна. Чойрот бол яалтчгүй л өнгөрсөнд айгүй хар бараан зүйлсийг туулсан, нэлээд гачигдж үтсэн, зовж үтсэн, тэгсэн мөртлөө тэрийгэ даваад гараад ирсэн. Тэгээд одоо намайг юу ч зогсоохгүй би бол хурцтай, би бол дээшээ явна гэсэн ийм маш гоё ирч хүчтэй сар байх нэ. Тэгэхээр 3 дугаар сард нь амжилт хүсье. Тэгээд 1-р группийг үзсэн хүмүүс байгаа л нэгийн тоо тавиараа заавал тавхгүй байсан ч болно. Тэгээд өөрийнхөө саналыг, бодлыг дараагийнхаа ямар бичлэг хиймээр байна тэргээ бүгдийг бичээрэй. Баярлалаа баяртай. За өдрийн мэнд 20 дугаар группийг сонгосон хүмүүс бичлэгтээ тавтаа морил гэж хэлье. Тэгэхээр өнөөдөр болохоор 3 дугаар сарын уншлага байгаа. Тэгээд өнөөдрийн одоо бичлэг хийх гээд байж хаад яг Jenny-гийн нэг дууны үг орж ирлээ л дээ. Тэгээ Prairie Girls don't do drama unless we wanna. Нэг тиймэрхүү үг орж ирлээ. Тэгэхээр яг энэ групп дээр яг нэг амар хөрхөн хүмүүс орж ирсэн юм шиг санагдаад явчлаа. Тэгэхээр тэгээ өнөөдрийн бичлэг нэрээ юу байсан? Soul Sisters гэдэг тэр YouTube channel-аас одоо нэг санаа аваад нэг юм захиа маягийн өөртөө төрсэн бодлоо одоо битсэн байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг би 3 тийм бодол орж ирсэн баггүй. Тэгээд тэрийг 3 групптэй хуваарлаад энийгээ яг хамгийн сүүлд нь уншина гэсэн үг. Тэгэхээр хамгийн чухал хэсэг нь хамгийн сүүлд нь явнаа гэсэн үг. За энийг түр хоошоо тавьчих. Тэгээд өнөөдөр болохоор яг цөөн үзэр татаад тэгээд яг тэр үзэрөөсөө гүнзгий мэдээлэл авах гэж хичээн. Тэгээд асуулт нь бол байдаг юм байдгаараа. Тэгээд ажил, карьер, хайр дурлал, хүмүүн хоорондын харилцаа, тэгээд хувь хүн дээр нь гарч ирж байгаа энэ 3 сэдв дээр яг өөрчлөлт ямар ивэл ирж гин, ивэл гэдэг нь одоо боломж гэсэн үг те. Ямар өөрчлөлтүүд ирж байгаа гэдэг дээр нь ажиллана. Тэгээд нэмэлтээр одоо зөвлөгөө татчих өгнө гэсэн үг. Тэр нь одоо нийлт бичлэг биш яг энэ дээрээ зүгээр ороод явна. За, Mystic гэдэг 21 дугаартай archetype-ийн хөзөр гарч ирсэн. Тэгэхээр энэ дээрээс миний одоо харж байгаа нь болохоор яг Mystic гэдэг 21-ийн тоотой хөзөр нь яг л нөгөө таротын high priestess-тэй адилхан юм шиг санагдаж байна. Яг гэхээр та ингээд өрөөнд оронгуудаа л тэр өрөөний vibe-ийг өрөөнд оронгуудаа л тэр хүмүүсийн ямархуу байдалтай байгааг анзаарч чадна, мэдэрнэ гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр зүүн савин идэр аюу сайн сайтай байх юм болов энэ сард. За тэгээд зүүдээр мэдээлэл орж ирэх боломжтой. Тэр зүүд одоо орныхоо хавцаа яг нэг бичих, тэмдэглэх, цаас аваад тавьчвал их зүгээр. Тэгээд тэр зүүдээр орж ирсэн мэдээлэл чинь танд энэ сард хэрэг болох зүйлсийг ярьж байх нэ. За. Тэгээд High Priestess ч өөрөө нэг юм чимээгүй юмыг ажигласан, юмыг олон талаас нь харсан. Тэгээд үйлдэл хийх гэж байгаа айгүй итгэхгүй энерги илэрхийлдэг. Үйлдэл хийх гэж байгаа бол 7 хэмжиж нэг огтл гэдэг шиг тиймэрхүү зүйл мэдрэгдэж байна. Тэгэхээр аль болох чимээгүй өөрөө өөртөөгөө холбогдсон иймэрхүү сар болох юм шиг санагдаж байна надад өөрт. Тэгээд за өөр мэдээлэл юу вэ? Тийм, гинтхэн ямар нэг нөхцөл байдлыг ойлгоно гэж байгаа байхгүй. Тэр нь юугаараа гэхээр зүүн совингаараа гэсэн үг. Зүүн совин чинь яаж орох юм бэ гэхээр бодлоор чинь төсөөллөөр чинь орох боломжтой гэсэн үг. За, иймэрхүү юмнууд гарч ирж байна. Тийм, нэрээ ингэсэн байсан. Mystic гэдэг хөзөр дээр болохоор юу юм бэ? Ямар нэгэн тоо тавтагдах, ямар нэгэн дайшаа уу шиг мэдрэмж авах. Тэгээд нэг юм бодож исэн зүйлийг чинь гинтхэн урд чинь гарч ирэх, тэрийг чинь санагдуулах зүйлс гарч ирэх. Яг бодож исэн дуу чинь ямар нэгэн
одоо олон нийтийн газар тоглоулагдах ч юм уу те иймэрхүү тохиолдлууд гарч ирнэ. Энийг ажиглаад гэтээ энэ хит их автахгүйгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг бодоод ямар нэгэн тоо, ямар нэгэн тэмдэг бол хүн болгонд өөрөөр нөлөөлж идэг тийм үү? Хүн болгонд өөр утгатай байдаг. Тэгэхээр яг өөрийн маань утга энэ зүйлд шингээж байгаа утга нь юу юм бэ гэдгийг бодно гэсэн үг. Тэгээд нөгөө нэг angel number гэдэргээл яриад идэв штэ. Тиймэрхүү зүйл сонирхдаг хүмүүс бол яг энэ нь яг батламж болж өгч байна. Яг ертөнцөөс өгж байгаа тэр таарах, давхцах тиймэрхүү зүйлсийг аюул сайн ажиглах хэрэгтэй байна гэсэн мэдээлэл гарч ирлээ. За тэгээд энэ хөтөр дээр анхааруулж байгаа зүйл нь ямар нэгэн одоо anxiety буюу anxiety ч одоо юу лээ? За хэтрүүлж бодож байгаа гэж хэлчихэл да. Хэтрүүлж бодож байгаа айдсаа өөрийнхөө зүүн совин гэж ойлгох хэрэггүй. Айдс өөрийг чинь түгшээж байгаа, өөрийг чинь сандрагж байгаа бол энэ сард бол танд хүрэх ёстой хол биш байна гэж юм. Таны intuition гэдэг бол тайван байдаг гэл янз бүрийн сувгууд дээр бол байнга л ярьж идэг тий. Тайван өөрийг чинь илсэн байдлаар хэрэгтэй зүйлсүүдийг хэлж өгч идэг. Шууд л ингээл балбаал ингээл зүрхий чинь одоо салгануулаад ингээл ороод ирчихвэл энэ бол таны intuition биш юм аа. Энэ сард intuition хоёр тал руугаа явж болохоор нэг эсвэл орж иж байгаа сөрөг мэдээлэл байна. Тэрийг ямар нэгэн байдлаар өөртөө наахгүй байх. Тэгээд харин яг өөртөө чинь тайвнаар өөрийг чинь хүчлэхгүйгээр ирж байгаа зүйлсийг хүлээж авах хэрэгтэй гэсэн байдлаар хэлж байна. We'll make decisions this month with unusual clarity because you're seeing beneath the surface. Энэ сард ямар нэгэн шийдвэрийг гаргах нэ. Тэгээд тэр шийдвэр нь болохоор surface level буюу яг нэг өнгөн давхаргаас нь илүү хайлсан түүний гүн рүү юм гэдэг чинь олон талтай байдаг. Юм гэдэг бол хоёроос дээш талтай байдаг. Зөвхөн ертөнцид нөгөө нэг абсолют үнэн байдаггүй гэж байгаа штэ. ертөнцид яг таг үнэн гэж байхгүй, яг таг буруу гэж байхгүй. Хүн болгонд тэр нь өөр, society тэр нийгэм болгонд бүгд өөр байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө үннээр юмыг гүнзгийгээр харж мэдрэх боломжтой иймэрхүү сар ирж байна гэж бол би харж байна. За тэгээд bear гарч bear ч одоо өөр юм боловч юм байна. Bear. За одоо баавга тэгээд хүч гэдэг үзэр гарч ирсэн. За энэ баавга нь болохоор өөрөө юуг илэрхийлж байгаа гинэ? Strong source буюу нэг юм их сурвалжуудыг одоо таны ашиглах боломжтой их сурвалжуудыг илэрхийлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр таны хэцүү цагт чинь дэмжлэгээр илэрнэ. За тэгээд it may be time for you to stand for your beliefs, your truth. Өөрийнхөө тэгээ яг миний сая ярьсан юм болж юм л яг өөрийнхөө үнэн, чиний амьдралдаа баримталтай зарчим юу юм? Таны амьдралдаа хизээч зөрчихгүй гэсэн зүйл юу юм? Үнэт зүйл чинь юу юм? Юуны төлөө явах юм? Ажил хийгээд мөнгө олоод байгаа бол хэний төлөө, юуны төлөө яах гэж мөнгө олоод байгаа юм? Ямар зарчмыг баримтлах юм? Хэцүү байсан ч гэсэн ямар нэгэн шийдвэр гаргахтаа өөрийнхөө үннийг дагах ийм сар болж байна гэж бол би харагдаж байна. Эндээс харагдаж байна. Тэгээд strength and confidence. Your fair roam at will and follow your path. Өөрийнхөө тэр итгэл үнэмшлэр өөрийнхөө замыг хөөгд явах ийм сар болж байна гэж бол үзэж байна. За тэгээд ингээд тавьчих тий. За эхнийхээ асуулт руу оръё. Эхнийх нь болохоор ажил, карьер болон сурдаг хүмүүс байгаа. Ажилдаг хүмүүс байгаа. Ихэнх нь ажилдаг төрлийн хүмүүс байгаад шүү гэлээ. Яг миний бичлэг үздэг хүмүүс аюух ажил, гэр бүл ийм тогтвортой төлөвшсөн байдалтай юмнууд аюух хөзрүүд аюух гарч ирж исэн. Тэгэхээр би гайхаад одоо YouTube-ийн нөгөө студио гэдэг үйдэн штэ. Тэндээс ороод харсан чинь 20 эдээс дэшээ 40 эд настай хүмүүс бол ихэнх нь 25-аас дэшээ хүмүүс ихэнх хувийг эзэлдэг юм байлээ. Тэгэхээр тийм байна. За, ажил, карьер, сурлага дээр нь энэ 3 дугаар сараас яг л нөгөө гариг ирсэн хөдөлгөөн аягүйх явагдаж байгаа гэсэн тэрийг бол би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг өөрийн чинь амьдралд
өөрөө чи яг ордонд өөрөө чинь тэр одоо ордуудын байрлал, орд гариг, хаусуудын байршил дээр ямар өөрчлөлт гарч ийн гэдгийг харах хэрэгтэй байна. Энэ 3 дугаар сараас яг амьдрал чинь та ингээд дээшээгээ явах үе. Та нэг өдөр доошоогоо гундаж болно. Гэхдээ энэ 3 дугаар сараас эхлээд амьдралынхаа нөгөө нэг бүлгүүдийг хэцүү хүнд байсан цаг үе бүлгүүдийг бүгдийг нь хааж байгаа. Тиймэрхүү хүмүүс аюух байсан. Тэгэхээр яг одоо бол цаг хугацаа бол таны эрхэнд таны төлөө эргэж байна гэж бол би харж байна. Гэхдээ энэ нь бодит амьдрал дээр таны хийж байгаа ажил чинь тийм амар үр дүн гарахгүй байгаа юм шиг нэг юм флат гадаргуу дээр очсон байж магадгүй. Ямар нэгэн зүйлийг хийж агаад жимд явж агаад ч юм уу яг нэг эхний хэдэн сар маш их өөрчлөлт гарч ирсэнаа сүүлийн хэдэн сар бол сүүлих гэж байхгүй л дээ яг үйл явц дундаа ороод ирэхээр тэр нь ингээ удаашрдаг тийм үү. Яг тэр үеийг мэдэрж байгаа бол хийж байгаа зүйлс чинь хүсснээр ч болохгүй байгаа. Би ингээл амар хүмүүс төрөг зарцуулаад ингээл бизнес нэгээл тэгсэн чинь хүмүүс их орж ирэхгүй байна. Яагаад би ингээд гоё газар нээгээд хүмүүст гоё үйлчлэгээ санал болгоод би хичээлээ амар сайн хийгээд би талтай амар сайн хураалгаад ингээд бүх юмыг яг таг хийгээд чадлаараа зүтгээд байгаа мөртлөө нийгэм яагаад намайг үнэлэхгүй байна? Багш маань яагаад намайг үнэлэхгүй байна? Яагаад надад ил харагдах үр дүн харагдахгүй байна гэсэн байдалтай байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр яг нөгөө ертөнцөөс ирж байгаа тэр дохионуудыг аюу сайн анзаарах хэрэгтэй байна л да. За тэгээд Night of Swords гарч ирсэн. Энэ сард бол хийж байгаа ажил дээр хүмүүстэй ярихад аюу сайн сар байна. Яг хоо эхний 3 сарын хэдэн дахиад нөгөө бодон буцалчин болж байгаа юм билээ шүү дээ. Гэхдээ 3 сарын ерөнхий танд зөнхлөхийн нэрийг бол хэл яриагаа ашиглах шаардлагатай, хүмүүстэй ойлголцох шаардлагатай, шин санаануудыг өөрөөсөө төрүүлж гаргах сар байна. Тэгэхээр нэг талаасаа хэл амаа төрөгдөхгүй байх, хүнтэй учир эв зүгээ хэл амаараа олдог байх. Гэхдээ хитэх юмд яарч адахгүй байх дээр анхаарна. Гэхдээ нөгөө талаасаа тэр ингээд яармаар санагдаад байгаа мэдрэмж байх юм бол тэр мэдрэмжүүдээ жоохон дараад хэрэгтэй оюун санаанд ч орж ирж байгаа шин санаа, ирээдүйд яамаар байна гэдгийг бүгдийг нь бичих хэрэгтэй харагдаж байна. Тэгээд хичээл сурлага дээрээ ч юм уу ажил дээрээ яаж хийхээ ойлгохгүй байсан хүмүүс бол энэ сард бол яг тэр ойлгохгүй байгаа confusion тэр зүйлээ ойлгохгүй байгаа зүйлээ ингээд сэлмээр ингээд голоор нь тасдж байгаа юм шиг тийм хурц оюун ухаан ч айгүй хурц цэлмэг байх юм байна л да. Тийм мэдээллүүд орж ирж байна. За тэгээд хийж байгаа зүйлс чинь үр дүн өгөхгүй байсан ч гэсэн тухайн зүйлдээ жоохон хүлээцтэй байгаарай гэж бол хүсэж байна. Тэгээд өгж байгаа одоо жишээ нь нэгэн тоо харагдлаа танд 11 гэдэг тоо харагдлаа. Тэр тоон дээр яагаад гарч ирээд байгаа гэхээр таны хувьд болохоор нэгэн тоо ямар ч утгатай байж болно, юмыг ихлүүлэх байж болно, өөрийг чинь илэрхийлж болно. За тааратаар бол одоо magician гэдэг потенциалыг илэрхийлдэг хөзөр байж болж байна те. Иймэрхүү байдлаар өөрийнхөө утгыг хайх нэ. Өөрийнхөө утгаар өөрийнхөө итгэл үнэмшлэр явбал их зүгээр байна гэж. Тэгээд одоогийн хийж байгаа зүйл чинь ямар нэгэн харагдах ил ингээд хүн таныг магтдаг ч юм уу, танд мөнгө өгдөг ч юм уу те урамшуулад юм гарахгүй байгаа ч гэсэн нэг амар алаад байхгүй ч гэсэн энэ бол ингээд харагдахгүй төвшөнд цаг хугацааны эхэнд үр дүн нь гарах зүйл байна гэдгийг хэлж байна. За ажил карьер сурлага дээр нэг иймэрхүү зүйлс гарч ирлээ. За та бүхэн харилцаан дээр айгүй их зүйлсүүд гарч ирж байсан. Бал сар гэдэг өдөр гарч ирж байна. Honeymoon. За тэгээд The Fool. Саяхан харилцаанд орсон хүмүүс байна уу? Тэгвэл яг зөв группээ бас сонгосон байх боломжтой. Яг саяхан сурч эхэлсэн хүмүүс байж болж байна. Саяхан их сургуультай орсон. Өнгөрсөн жил 9 сард ч юм уу те. Эсвэл одоо 3 сард ордог сургуулиуд байдаг. Яг тэрэнд орох гэж магадгүй. Таны ямар ч байсан одоо харилцаа холбоон дээр хэлж байгаа зүйл нь болохоор
та хийж байгаа зүйлстэй шин суралцагч байна. Одоо бол мэдээллийг хүлээж авах цаг юм аа. Мэдээллийг ямар нэгэн зүйлийг эхлүүлж байгаа. Тэгээд тиймэрхүү зүйл байж болно. Хүн одоо хоорондын харилцаан дээр. Тэгээд хүмүүс бол таныг ажиглаж байгаа. Хүмүүс бол таныг ямар хүн бэ гэдгийг чинь ингээд хэлэхгүй ч гэсэн ингээд цаагаараа ажиглаад явж байгаа. Харин таныг ажиглахтаа болохоор нэлээд хүүхдэрээ хөгжилтэй хөнгөн хөөрхөн гэж бол хардаг гэж магадгүй. Тэгээд таныг айгүй эерэг өнгө айс, эерэг тийм гэрэлцэн энерги өрөөнд авчирдаг хүн гэж бас боддог хүмүүс байна. Тэгээд нөгөө талаасаа болохоор та өөрөө хүү хоорондын харилцаан дээр ингээд хүнтэй ярих гэхээр жоохон гацдаг ч юм уу, жоохон хэл хүүгээ олдоггүй, гацаад төгдрээд жоохон өөрийгөө барьдаг байж магадгүй. Эсвэл хүн хоорондын харилцаан дээр нэг юм өөрийгөө limiting beliefs буюу өөрийгөө хорж туршдаг ийм үзэл бодолтой байх боломжтой байна. Тэгэхээр эдгээр бүгдээрээ энэ сард ингээд сулраад унж байгаа. Тэгэхээр та хүмүүстэй нэлээд чөлөөтэй хөгжилтэй маазраад тэгж ярих боломж байна. За одоо хайр дурлал харилцаа ч юм уу тиймэрхүү зүйлсээр болохоор та жоохон хүнтэй үерхдэггүй ч юм уу ганцаараа байгаад идэх ч юм уу тиймэрхүү хүмүүс байж магадгүй. Яаж хүн найрахыг мэдэхгүй ч юм те, яаж харьцаа мэдэхгүй, учрыг нь олохгүй, яаж нүдрөнд харах хэвтэй юу, ингээд доошоо харах хэвтэй юу, гараа ямар байлт болох вэ, бие яаж авч явах вэ, юу ярих вэ гэдгээ мэддэггүй, иймэрхүү жоохон хөштөх ч юм уу ийм хөшүүн байсан бол энэ зүйл нь тавигдж байна. Хүмүүстэй маш чөлөөтэй өөрийнхөө жинхэнэ дотоод хүүхдээр харьцсан ийм сар байх нь бол аргагүй байна. Тэгээд саяхан харилцаанд орсон хүмүүс байх боломжтой байна. Тэр нь харилцаа эхлэх боломж бас байна гэсэн үг. 3 дугаар сард. Тэгэхээр энэ бол айгүй гоё мэдээ байна. Тэгээд өөрийг чинь хайр дурлалын харилцаан дээр л өөрийг чинь ажигладаг, хардаг, үл хийхгүй байгаа ч гэсэн хардаг иймэрхүү хүн байна гэж бол хэлж байна. Энэ л болохоор одоо сошиал медиа ч юм уу тиймэрхүү зүйлсийг чинь хардаг, сонсдог. Тэгээд танил хүн аднаас таны тухай сонсоод ингээд чихэн дэлтийдэг тийм хүн байх боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр одоо харилцаанд ороод явж байгаа хүмүүс байх юм бол харин яг нэг баалсар шиг үеийг тулж байна. Тэгээд яг өөрөөсдийнхөө яг жинхэнэ хүмүүсийг гаргаж ирээд те дотроо яг ямар хүмүүсээ гаргаж ирж байгаа харагдаж байна. Нээлттэй болж байгаа илүү. Тэгээд фүүлч одоо хүүхдийн энерги тийм үү. Тэгэхээр харилцаа холбоон дээр орж байгаа бол энэ харилцаа нь яалтчгүй ингээд хүүхдэрээ байдаг. Хүүхдэрээ байгаа чинь хоригддаггүй, гинэн цагаахан байхад ямар ч асуудалгүй, таныг өөрийгөө заавал хорж бариад ах шаардлагагүй юм чөлөөтэй байлгаж чаддаг харилцаа байна гэсэн үг. За харилцаа холбоон дээр нэг юм хүн гарч ирж байна. Энэ цаг хугацааг мэдрэх хэрэгтэй байна гэж хэлж байна цаанаас нь. Яалтчгүй саяхан хэллийн нэрхтээ саяхан хүн крашлсан байж болно. Саяхан хүнтэй өрхөж ихсэн байж болно. Саяхан харилцаанд эхлээд бүр ингээд эхнэр нөхөр гэдэг ч юм уу статустай болсон байх боломжтой байна гэж бол харагдлаа. За ийм байна. За дараагийн мэдээлэл нь болохоор хувинд гарах өөрчлөлт байгаа. За хувинд гарах өөрчлөлт дээр та бол хуримтлал үүсгэх нэ. Энэ сар бол хуримтлал үүсгэхэд чинь ээлтэй сар байх болно. Таны одоо хуримтлж байгаа зүйлс чинь зүгээр л нэг хэрэглээгээ танаа зүгээр л ингээл мөнгөндөө ороогоол зүгээр л нэг өөрөөсөө юм харлаад мөнгө харамлаад олж байгаа орлогоо харамлаад байгаа үе цаг бол биш. Энэ дөрвийн зоосны энергийг та зөвөр ашиглаж чадах юм бол ирээдүйд амьдрал чинь бат суйртай болно гэсэн үг. Таны одоо хадгалж байгаа мөнгө, таны ирээдүйд хадгалж эхлэх мөнгө чинь таны ирээдүйд хийх бизнесийн суурь, таны ирээдүйд орох оронтой аюулгүй сайхан орчинд амьдрахад ч нөлөөлөх тийм хэмжээний зүйлс байна гэсэн үг. За нөгөө талаас болохоор 3 дугаар сард хүмүүс
юу харагдаж байна? Суурь хэрэгцээнд дээр айгүйх анхаарах хүмүүс байна. Тэр нь юу вэ гэхээр байр машин авж байгаа хүмүүс. За тэгээд доктортой ажил хийж байгаа хүмүүс ямар ч байсан амьдралд алцгааргүй болоод авлаа даа гэсэн мэдрэмжийг авж байгаа хүмүүс байна. За тэгээд хувийн дээр чинь гарах өөрчлөлт дээр ингэж харагдаж байна. Хүмүүстэй дотн байж сурна энэ сард. Энэ сар бол хүмүүстэй дотн байх, хүнтэй жинхэнэ дотн харилцаа одоо сүнсний хоорондох харилцааг яаж үүсгэх вэ гэдэг дээр анхаарсан сар байх нэ. Та өмнө нь нөгөө нэг 8-9 км гарч ирээд исэн гэхээр хүнтэй одоо харилцаанд орохдоо хүмүүстэй харилцахдаа өөрийгөө бариад идэг байсан. Тэгээ дотроо бодож байгаа зүйлс л таныг ингээд хориод идэг байсан байгаа байхгүй. Шинэ зүйл турш үзэхээс шинээр болцож үзэхээстэй шинэ газар руу явж үзэхээс шинэ зүйл хийхээс чинь ингээд хориод бариад исэн таны өөрийн л бодол байгаа даа байхгүй. Яг тэр бодлыг орхисноор яг тэр бодлыг хүнтэй жинхэнэ дотны харилцаанд ороо, хүний жинхэнэ сайн найз бай. Би хүний найзын хувьд би яах ёстой. Би хүний нэг таавал нэг хүний ах, нэг хүний эгч, нэг хүний дүү, нэг хүний аав ээж байгаа штэ. Тэгэхээр энэ хүмүүстэйгээ яг жинхэнэ энэ хүмүүсийн алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрөөд адилхан бие бинийгээ хүндлээд яг ижил тэгш харилцааг үүсгэхэд энэ 3 дугаар сар дээр хувийн талаас анхаарнаа гэсэн үг. Нэг л ханд босгочоод идэг ганцаараа байх дуртай ч юм уу иймэрхүү хүмүүс байсан бол дотн хүмүүстэй, дотн шин найзтай болох. Та өөрийнхөө сэтгэл зүрхийг одоо яг дотроо юу мэдэрж байгаа илэрхийлснээр нөгөө хүн чинь ч бас зөрүүлээ таны бодлыг хүндлээд ийм хоёр талтай тэнцүү харилцаа үүсгэр байгаа харагдаж байна. Энэ бол маш гоё. Хоёрын аяга бол бие биенээ ижил тэгш хүндэлдэг, бие биенээ ижил тэгш хүндлэл, хайр, тэгээд итгэл бүр яг ингээд гүндээ холбогдсон ийм харилцаа байдаг. Энэ харилцаа холбоо байхгүй болоо ч гэсэн энэ нь ингээд таны дотор байж ахаар ийм харилцаанууд үүснэ гэсэн үг. Тэр нь дуусна гэсэн үг бол ерөөсөө биш шүү. За тэгээд хувийн дээр чинь гарах өөрчлөлт гэх бол ирээдүгээ нэг харах хэрэгтэй. Ирээдүгээ нэг харах шаардлагатай болж байна. Яагаад гэвэл 4 зоос чинь яагаад хүн хадгалаад байгаа вэ гэхээр нөгөө ирээдүйдээ зарцуулах гад хадгалж байгаа гэсэн штэ. Яалтчгүй би ирээдүйд энэ сургуульд сурах юм байна. Тэнгүүдээ би мэдлэгээ одооноос сурааж эхлэе. За би ирээдүйд байр авах юм байна. Одооноос урьдчилгаагаа бэлдэе гэсэн ирээдүгээ нэг талаараа харсан, том зургаар нь төлөвлөсөн, нөгөө талаараа тэр зүйлтэй тогтвортой өмнөлтлүүдийг авч эхэлсэн сар байх нэ. Гэхдээ энэ сард нэг хэлэх зүйл нь хэдий дотн байсан ч гэсэн, хэдий хамгийн сайн найз чинь байсан ч гэсэн зарим зүйлийг хүн өөрөө л мэдж ахт болдгоо. Зарим бүх зүйлсийг тооцох хэрэггүй. Бүх амьдралаа тооцох. Одоо санхүү ямар байгаа? Одоо миний харилцаа ямар байгаа? Одоо миний ирээдүй ямар байгаа гэдэг заавал яриад шаардлагагүй. Үнцэнтэй хамгийн чухал зүйлсүүдийг өөртөө үлдээх бас хэлж өгч байна. Өөртөө үлдээх бол хэрэгтэй, шаардлагатай харагдаж байна. За хамгийн сүүлийн одоо асуух. Энэ сард өгөх зөвлөгөө байгаа. Тэгээ яалтчгүй л ирээдүйд маш том бизнес, маш том чинэлэг гэр бүлийг үүсгэх хүмүүс байна гэсэн үг. За чинэлэг бизнес одоо янз бүрийн бизнес хийгээл амар байдгүй маа гэхэд гэр бүлийн чинь хүн болгон доктортой мөнгө олохоор харагдаж байна. Хүн болгон гэр бүлтэй хувь нэмрээ оруулснаар эсвэл компани ажилтдаг бол хүн болгон өөрийнхөө чадварыг тэр нэгдмэл зорилгоогоо төлөө чиглүүлээд тэрнтэйгээ холбогдсон үйлдэл аваад удаан хугацаанд 10 зоос бол удаан хугацаанд үйлчилж идэг зүйлс байдаг. Тэгэхээр нэгдсэн зорилгын төлөө хүн бүр тал талаасаа хичээснээр энэ хийж байгаа бизнес, энэ хийж байгаа
энэ ингээд үүсгэж байгаа гэр бүл ч улам доктортой юугаарч дутахгүй ийм гэр бүл болно гэсэн үг. Тэгээ би нэг аюух дэмжиж байгаа. Гэр бүлийнхээ хүмүүс байгаа бол компанид ажилладаг ч юм уу, танилуд ч юм уу, тиймэрхүү хүмүүстэйгээ хамтарч юм хийх хүмүүс байна. Тэгээ Night of Wands гарч ирсэн бас учиртай. Та яг дотроо нэг юм дотроо вишнтэй, дотроо өөрийнхөө зоригтой, өөрийнхөө ирээдүг харсан. Тэр ирээдүйн төлөө доторх тэр галаараа, доторх төсөөлөөрөө, доторх тэр төлөвлөгөөнүүдээр удирдуулж энэ зүйлийн төлөө зориглоод хөдөлж байгаа харагдаж байна. Та хүмүүст ирч хүчээг өгдөг бол энэ бол таны яг өөрийнхөө зүгээс өгч бол хамгийн сайхан зүйл гэсэн үг. Таны ирч хүчгүйгээр таны ийм хурдтай үйлдэл авахгүйгээр энэ хийж байгаа бизнес, энэ хийж байгаа прожекттэй, энэ сурж байгаа сурлага, одоо карьер те, академик талын зүйлс, гэр бүл энэ ч юм бол таньгүйгээр явахгүй гэж бол харагдаж байгаа байхгүй. Яагаад гэвэл таны оролцоо маш чухал. Таны гаргаж ирсэн санаа, таны гаргаж ирсэн ирээдүйн төлөвлөгөө энэ хүмүүст хамгийн хэрэгтэй байгаа. За одоо гэр бүлтэй жишээ нь хэдүүлээ ирээдүйн сайхан амьдрахын төлөө бүгдээрээ нийлж хагаад бизнес хий. Энийгээ дэмжиж, энэ хүнийгээ дэмжиж. Би ийм юмыг өгч чадна. Та ийм зүйлийг та энэ тал дээр мэргэжлийн энэ талаараа зохицуулаад өгч. Харин аав ээжээ та энэ талаар нь дэмжиж өг. За эсвэл компани захиралтайгаа ч юм уу менежертэйгээ ажилтнуудтайгаа нийлж хагаад иймэрхүү яриануудыг хийх ийм үе гарч ирж байна. Тэгэд энэ сард 3 дугаар сард ажиллахаас гадна ирч хүчтэй байхаас гадна таны ирч хүчийг өгж байгаа зүйл чинь амралт биш үү? Амралт бясалгал хийдэг хүмүүс байгаа л тэрийг эрчимтэйгээр хийгэрэй гэж бол зөвлөхөр байна. Ялцгүй таны дотор зүүдэр чинь ч юм уу ямар нэгэн санаа, ямар нэг юмны зүйлийн шийдэл орж ирнэ. Ирч хүч нь бас танд байна. Яагаад гэвэл та маш сайн амарж байгаа. Яг энэ амарж байгаа үедээ та маш олон шин санаа, шийдэл тэгээд одоо 22-т цус явуулсан энэ 21 гэдэг тоог харах ч юм уу те, өөрийнхөө насны тоог харах ч юм уу те, иймэрхүү зүйлс бол тохиох боломжтой байна. За гэж гарч ирлээ. За тэгээд хамгийн сүүлийн өнөөдрийн Soul Sisters одоо inspire авч хийсэн энэ мэдээлэл уншихад жоохон мөрөө сариу бичээд энэ урагдсан. Гэхдээ за ингэж юм. Magician яг манай хүмүүс байгаа байхгүй юу? 2 дугаар группийнхаа. Та шийддэг юм аа. Таны амьдралд ялдаг. Та амьдралдаа ингэж ялдаг бол таны зөв. Учир нь та дотроо аль хэдийн ялагч болцсон байсан. Хэрв та ялагдсан хөрхөвч гэж өөрийгөө мэдэрсэн бол таны бас л зөв. Та бол хамгийн азгүй амьтан юм аа. Таны бодол бүхнийг бодит болгон төсөөлж, бичиж, зурж, биежүүлдэг юм аа. Энэ нөгөө нэг Soul Sisters үзэж байхдаа би тэр энерги, хүний бодол, vibration гэдэг зүйл хүний амьдралд тэр бодол хүний амьдралыг яаж хэлбэржүүлдэг тухай бодож ирсэн бохгүй. Тэгээд та өөрийгөө ялагч гэж бодчих юм бол та бол ялагч байна. Та хохирогч гэж бодчих юм бол хохирогч байна. За манай гэр бүлийн хараа юм асуудалтай юм. Манай гэр бүл гэл иймэрхүү болж бүтгүй нэ байна гэж бодож байгаа юм бол тийм. Танай гэр бүл тийм. Харин хэрвээ хэдийн манай гэр бүлийнхэн алдаа дутагдaltaй ч гэсэн засч болоод цаашаага бүгдийг нэгтгээд манай гэр бол бие биенээ халамжтай гэж та бодоод тэгж бодсон бол таны бодлоос үүдээд одоо хил амарчин тиймэрхүү зүйл гарч ирнэ. Тийм үйл чин дагаад өөрчлөгдөнө. Тэгсний үр дүн та бодит амьдралыг хүмүүсийг хуургаж чаддаг. Та дотроо хүмүүст хар буруу санаал муухай зүйл бодоол ингэх тусам тэр хүмүүс тийм л байдаг. Хэрвээ та тэр хүмүүсийн сайн талыг хараад амьдрал бол арай өөр өнцгөр нь хараад амьдрал бол ийм гэд харахаар та яг л тийм л байдаг. Биежүүлдэг. Таны бодол, үйлдэл таны амьдралыг тэр чигээр нь хувьсгадаг. Юунд анхаарал өгч бүг анхаарч галзуу итгэгч байгаарай. Галзуу хийх зүйлдээ итгэлтэй.
галзуу хийх зүйлдээ итгэлтэй хүн галзуу зүйлийг л бүтээдэг. Бусдад ичмээр харагдах галзуу байхаас айх уу? Эсвэл хийж үзээгүйдээ харамсах уу? За ийм хүү зүйл байна. Таны дотор яг 16 сэтэр гараад ирсэн гэхээр та бол ирээдүйд нэг ийм юм хийн, өстой сайхан амьдрна гэж бодсон байгаа. Гэхдээ таны бодит байдал ямар байгаа вэ гэхээр та төлөвлөлтийн үе шатн дээр явж байгаа. Тэрнээсээ үйлдэл хийх хэрэгтэй байна. Тэгээд таны бодол дотор бүх юм эхлээд биеждэг. Та харин тийм magician-ууд ерөөсөө тэгдэг байхгүй. Тэр хүний бодол За, magician-ууд ерөөсөө ингэдэг байхгүй. Таны бодол дотор юу байна? Тэр нь бодит амьдрал дээр очиж биелээд идэг. Энийг бол таарад үздэг хүмүүсээс сонсч байсан л баг. Гэхдээ би дээрээ мэдрэх шал өөр идэг байхгүй. За би ийм ажил хийж ин энэ ажлынхаа сөрөг талыг бодоод намайг ингэж хорж ин барьж ин. За нэг ийм төвхтэй асуудлууд гарч ирж ин. За сурч илаа ийм сургууль ийм, тэр сургууль ийм. Өөр сургууль сурчвал гоё гэж бодоод байгаа чинь яг л таны бодлоор биелнэ гэсэн үг. Тэгэхээр юу бодож байгаа, юунд анхаарал өгж байгаа, яаж төлөвлөж байгаа, яаж үйлдэл хийж байгаа дээр маш сайн анхаарах хэрэгтэй саруулж байна. Тэгээд 20 дугаар группийг сонгосон хүмүүстээ 3 дугаар сард амжилтанд хүсье. 3 дугаар сард нь амжилтыг хүсье. Тэгэхээр санал бодол янз бүрийн юмнуудаа бүгдийг нь бичээрэй. 20 дугаар группийг сонгосон бол 2-ын тоогоо үлдээгээрэй. Тэгээд баярлаа. Баяртай. За сайн бацхан уу. Magician тааруудын 3 дугаар сарын уншлагын яг 3 дугаар групп. Тэгэхээр 3 гэдэг тоотой одоо зогсож байгаа хүмүүс байна л да. Яг тэр тоонууд нь ингээд таарч байгаа тийм хүмүүс байна. Тэгээд өнөөдрийн уншлага дээр болохоор яг нөгөө асуудаг юмнууд бол асууна. Ажил, карьер, хайр, эсвэл харилцаа. Тэгээд хувь хүнд чинь гарах яг эдгээр 3 талбарт гарч байгаа өөрчлөлт ивэл боломжийг одоо харна гэсэн үг. Тэгээ нэмэлтээр зөвлөгөө татна. Зөвлөх мэдээлэл одоо зөвлөгөө нэмэлт мэдээлэл татна гэсэн үг. Тэгээ дээрэс нь хамгийн сүүлийн чухал хэсэг буюу Soul Sister гэдэг тэр YouTube-ийн сувгаас би нэг бичлэгийг үзээд бичлэгийн нэр үлээ. Оюун санаагаа зэгтлээд гэрлээ хасаа гэдэг юмхүү сэдвтэй бичлэгийг үзээд тэгээд тэрнээс 3 төрлийн яг мессеж татсан байхгүй би яг тэрийг үзэж байхдаа 3 хэлж байгаа зүйлийг ингээ барьж аваад 3 өөр одоо бичигэл захиа маягийн зүйл хийгээд тэгээд тэргээ 3 групп дээрээ тарааж ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр за эхлээд бүгдээрээ өнөөдрийн хамгийн гол хүч рүү татъя. Одоо харъя. За prayer гэдэг үзэр гарч ирсэн. За би энэ үзрийг ингээд одоо тайлбарыг уншиж байгаа шүү. За нэг юм хүм гарч ирж байна. Энэ сард нэлийн 3 дугаар группийнхэн бол арай онцгой байна. Нөгөө 2 группээсээ. Тэр нь би яаж ялгаж байгаа вэ гэхээр тооны зохицол байна. Тооны зохицол. 3 тоонуудын зохицол. Тэгээд prayer гэдэг үзэр нь болохоор 65 дугаартай буюу тэр тоонуудыг нэмэхээр сүлдө 2-ын тоо гарч ирэх юм байна л да. Тэгэхээр 2-ын тоотой, 3-ын тоотой холбоотой хүмүүс байж магадгүй. Тэгээд за мэдээлэл нь болохоор ингэж байна. За энэ сард өөрийгөө ямар ч юу ч хийж чадахгүй гэж мэдрэх хүмүүс байна. Тэгэхээр юу ч хийж чадахгүй гэж мэдэрч байгаа хүмүүс энэ сард аргагүй ихэн тэр өөрийнхөө чанга барьсан, атгахчихсан яг юм л бол ийм л байх хэвээр. Би яг энэ ажил дээр удаан тогтох хэвээр, энэ сургууль дээр удаан тогтох хэвээр. Би энэ найзтайгаа л байнгын найзлна, өөр хүндээ би найзлахгүй гэдэг тиймэрхүү үзэл бодолтой ч юм уу байсан хүмүүс л тиймэрхүү үзэл бодолтой хүмүүс байвал одоо тэр өөрийнхөө атгахчихсан байгаа тэр чанга гараа ингээд суллнаа гэсэн үг. Тэгээд тэр одоо яг энэ хүзрийг би харахад юу шиг санагдаж байна л да. Хангид мэн шиг санагдаж байна л да. Хангид мэн чинь өөрөө ямар хүзрийн гэхээр бууж өхөөс өөр аргагүй нөхцөл байдлыг илэрхийлж идэг. Бууж өхөөс аргагүй.
Энэ хүзрийг бол та нар хараагүй. Гэхдээ энэ Dragonfly гэдэг дасан зохицох гэдэг хүзрийг сонгож орж ирсэн хүмүүс байх хэвээр. За тэгээд бусдаас тусламж хүсч сурнаа. Шууд утгаараа байж болно. За тэнгуүдээ receiving sign ийм мэдээллүүдийг бас татна гэж байгаа байхгүй. Яг 2 дугаар группийг сонирхож исэн хүмүүсээ бол тэрийг очиод үзээрэй. Яг 2 дугаар групп дээр нэг ийм angel number харах, нэг юм давхцлуудыг олж харах хүмүүс айгүйх байсан. Тэгэхээр тийм байж болж байна. За би илүү дэлгэрэнгүй мэдээллийн эндээс авсан байгаа. Тэгэхэд ингэсэн. За энэ сард илүү ингээд сэтгэл зүрэхээр нээлттэй байх хүмүүс байна. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр энэ сард жинхнээсээ амьдарч байгаа юм шиг санагдана. Жинхнээсээ өмнөх саруудад та ямар ч тийм амьдралын итгэхгүй юм нэг бууж өгсөн, юмд нуурсан, тиймэрхүү мэдрэмж төрсөн байвал тэр нь одоо энэ сард арай нээлттэй болж ирж байна гэсэн үг. Дээрээс нь releasing гэж байгаа байхгүй, ямар нэгэн зүйлийг тавьж явуулах шаардлагатай хүмүүс байна. За тэгээд alignment гэдэг яг өөрийнхөө юу хүсэж байгааг төлөө явах хүмүүс байна. Та бол жижигхэн зүйлд дасан зохицох хүн бол биш. Жижигхэн зүйлийн төлөө явах хүн биш. Та 9-5 гэдэг цагийн хооронд багтаж ажиллаад тодорхой хэдэн цаг ажиллаад тодорхой мөнгө аваад амьдралын доктортой ингэж явж агаад насаар ажиллаад ингээд дуусах хүн бол биш байна гэж бол би харж байна. Яг 3 дугаар сар тэр үеийн одоо яг эхэлж байгаа. Та өмнө нь ингээд нийгмийн шаардлага, нийгмийн стандарт, янз бүрийн зүйлд нийцэх гэж аюух хичээдэг байсан. Харин энэ сард болохоор өөрийгөө release хийж байгаа гэсэн шүү дээ, ямар нэгэн зүйлийг. Тэгэхээр ажилласаа гарч иж болно, сургуулаасаа гарч иж болно. Гэтэ сургуулаас гарлаа, ажиллаас гарлаа гэд бүр амьдралаа алдаад байгаа юм бол ерөөсөй байхгүй. Та өөрийгөө яг юу хүсэж байгааг хийх гээд одоо явж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэнгуүдээ хэрэгтэй цагт чинь ямар нэгэн найзын одоо саналтай ингээд гараа хүнд хэцүү цаг чинь ингээд гараа өгөөд ингээд босгож байгаа. За тэгээ дээрэс нь яг хэрэгтэй цаг үед чинь мөнгө орж ирдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс болох магадaltaй гэж бол хэлж байна. Итгэл найдвар эргэж ирсэн сар байх болно. Яг өмнөх саруудад нэлийн хүнд амьдрал бол үнэхээр ийм байна, тийм байна. Нэлийн хүнд байна. Би яг одоо ингээд амьдарч явах явц та юу хүсэж байгаагаа умартчихсан. Яах гэж амьдраад байгаагаа мартчихсан. Зорилгоо мартсан. Яг өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг мартчихсан байгаа. Тиймэрхүү энергитэй байх юм бол яг 3 дугаар сард нэг итгэл найдварч ирээд нэг юм яг нэг гадаад очиод нэг аялж байгаа юм шиг, маш их ажилласныхаа дараа нэг амралтаа авч байгаа юм шиг иймэрхүү мэдрэмж төрнө гэсэн үг. За хөзөр нь болохоор нэг иймэрхүү утгатай байлаа. Ерөнхийдөө энэ сар ямархуу байх вэ гэж нэг хүзэр татхад тэр үзэр дээр юу гарч ирсэн? Ace of Wands гарч ирсэн. Нэгийн сава дээр болохоор би ингэж бодож байна. Нэгийн саван дээр энэ сард итгэл найдвар ирж байгаа гэсэн. Энэ сард ямар нэгэн зүйлийг явуулж байгаа гэсэн. Тэгэд энэтэй бол яг амар сайн таарч байна. Яг гэвэл Ace of Wands бол ямар нэгэн зүйлийг эхлүүлэх доторх гал цог ирч хүч нэг spark, тийм гал цог одоо түүмэр гарахын өмнөх зүгээр нэг жижиг оч үсэрж ийн гэсэн үг. Тэгээд тэр очиг муудлаараа биш, ой мод шатах биш. Хотыг халуун усаар хангадаг тиймэрхүү үйлдвэрийн одоо юм гал шиг тиймэрхүү зүгээр ашиглах боломжтой гэсэн үг. Яг энэ Ace of Wands-ыг одоо надад орж ирээд байгаа жишээ нь болохоор юу нэлээ л да, саяны түүмэр гэдэг жишээ байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн зүйлийг хийх боломж байна гэсэн үг. Энэ ямар нэгэн зүйлийг хийх танд эхлэх түлшийг өгч байна гэсэн үг. Та А гэдэг цэгээс Б гэдэг цэг рүү явж байгаа. Тэр үед та өөрийнхөө яг тэр А-аас Б рүү явж авах үедээ та яг дунд нь ажиллаж исэн, дунд нь сурж авах үедээ тэр үедээ өөрийнхөө итгэл найдварыг алдсан байж болно. Өөрийнхөө итгэл найдварыг алдаад яг хэрэгтэй зүйлийнхээ төлөө юуны төлөө яваад байгаа гэдэг ямар өөрийгөө яг жинхэнэсээ ямар хүн юм бэ гэдгийг мартчихсан байгаа. Тэнгүүд чиний
одоо явж исэн дундаа жоохон цуцаад ирлээ. Тэгэхээр бид нэр цаанаас нь ийм ирч хүч төлш өөрийг чинь тийжээж тэтгэх зүйлсийг өгөхгүй бол болохгүй байна. Тийм талаараа бид нэр дэмжиж өгье. Гисэн байр суурны үүднээс Ace of Wands гэдэг ийм хэрч хүчийг өөрт чинь өгж байгаа шүү энэ сар. Тэгэхээр энэ эрч хүчийг юм болгох хэрэгтэй. Юм болгох, хэрэгтэй зүйл болгох, нэг хизээш дуусч өгдөггүй ажлыг дуусгах хэрэгтэй харагдчихэв. Тэгээд Dragonfly дээр гарч иж байгаа мэдээлэл нь болохоор дасан зохицох гэдэг тухай ярьж байна. За одоо би энийг ингээл энэ мессежүүдийг уншаад авахгүй яг өөртөө орж ирж байгаа юм аа хэлээ л та. Дасан зохицох. Дасан зохицох гэхээр бид нар хамгийн дутуугаар үнэлэгдсэн юм шиг санагддаг. Одоо юу гэдэг амьдрал дээр гараад нэг сургуульд очлоо, нэг ажил дээр гарлаа. За тэгээд нэг гэр бүл боллоо. Хаан ч очсон хүн дасан зохицох чадвар гэдэг бол хамгийн хэрэгтэй. Дасан зохицдог хүн энэ амьдрал хождог юм аа гэдгийг санах хэрэгтэй. Тэр одоо жишээ нь амар мэргэжилтэй ажил дээр гарсан чинь амар гадаад их сургууль мурал төгсөөд ирсэн өстой спойлд ч юм уу тиймэрхүү хүмүүстэй ханд ажлын байран дээр таарсан өөрөөс чинь чадварын хувьд илүү юм шиг. Гэхдээ та дасан зохицох ямар ч хүрээлд орсон тэр хүрээлтэд уусаад нэвчээд тэр хүрээллийнхээ нэг хэсэг нь болоод тэр хүрээлтэйгээ тэр өөрөөс чинь илүү юм шиг санагдаад байгаа чадвараараа илүү өөрөө дутуу юм шиг санагдаад байгаа энэ мэдрэмж чи яг үндэ өөрчлөгдөд хэсэг хугацааны дараа та усын дуул ёсын дагна гэдэг шиг ямар нэгэн оронд очиод ямар нэгэн ажилд очиод ямар нэгэн сургуульд сураад тэрэндээ шууд дасчдаг. Шууд биш байж болно. Удаанаар байж болно. Гэхдээ энэ нь хүний хамгийн байж болох survival эхэндээ дасан зохицох зүгээр нэг амьд үлдэх. Дараа нь тэр өөрөө чинь илүү байгаа хүмүүстэй энэ тэнцүү очих. Дараа нь тэр хүмүүсээсээ даваад явах. Хаанч утсан газардахгүй байх. Иймэрхүү зүйлс орж ирж байна. Тэгэхээр дасан зохицох чадвар гэдэг яг л нөгөө ус шиг л санагдаж л да. Газар дээр хасчих юм бол тэр нь шингээд орчино. Хэрвээ нартай тиймэрхүү халуун байх юм бол тэр нь ууршаад үйл болоод дэшегээ яваад өгнө. Тэгээ хүүтэнд хөлдчихдөг. Савнд орох юм бол яг нэг хэлбэрээ бариад дөрвөлжин савн дотор орох юм бол яг дөрвөлж хэлбэртэй. Бүрхий одоо саунд авах юм бол бүрхий хэлбэртэй ямар ч байж болдог. Тэгэхээр яг нэг юм ус шиг энерги орж ирж байна гэсэн үг. Тэгээ бас нөгөө амьдралыг таашаах идэр гэдэг чинь амьдралыг таашаах, ирчүүч орж ирэх мэрх гэдэг тиймэрхүү зүйлс бол нэмэгдэж байна. За хамгийн ихний асуултаа асууя. Энэ жоохон гэрэл тусаад харагдахгүй байл. За би яг амар сайн тогтоог байгаа болохоор тэгээд за ажил character-ны иймэрхүү 3 гол хөдрийг татаж гаргаж ирсэн байна. Queen of Swords гарч ирж байгаа. Ажил дээр нь ямар нэгэн дарга, сургууль дээр нь ямар нэгэн ааштай багш харагдчихэв. Тэр хүн таныг шүүмжилж орж ирдэг. Тэр хүн ямар нэгэн тийм хатуу хүн байна. Хатуу. Ерөөсөө ёс журам, дийлэм, тийм сахилга бат, хариуцлага гэдэг зүйлийг бол ягштал барьдаг. Тэгсэн мөртлөө энэ хүний яг тэр Queen of Swords-ийн энерги буруу хараад ирэхээр нэг юм шүүмжлэх зүгээр байх чинь шүүмжилж орж ирдэг. Та бол ингэж бодож байгаа л та. Би бол амар их ажиллана. Би бол амар их ажиллаж байна, амар хичээж байна. Тэгсэн мөртлөө юу болж байгаа вэ гэхээр энэ манай дарга намайг үнэлэхгүй нэ. Энэ манай дарга би зүгээр нүдэнд нь хальт завтай байгаад харагдсан чинь намайг ажил хийдгүү гэж бодчихлоо. Би одоо яах вэ? Тэ ажил хийдгүү гэдчлээ. Багштаа нэг жоохон наазгараад нэг буруу сэтгэл өгсөн чинь тэр чигээр чинь өөрөг чинь үнэлж байгаа. Тэгээ шүүмжилж байгаа. Хатуу шүүмжлэл. Энэ бол зүгээр нэг шүүмжлээд илээд өнгөрөх бол ерөөсөө биш байна. Гэтэ энэ бол хувь хүний чинь тал руу одоо шүүмжилсэн тиймэрхүү зүйлс орж ирэх магадaltaй байна гэсэн үг. Тэгээд энэ хоёрын сэлэн болохоор яг Queen of Swords-ийн одоо clarification буюу тайлбар өдрөөр гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн нэг юм хатуу хүн байдаг бол тэр хүн таны бүрэн нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа. Тэр хүн таны бүрэн нөхцөл байдлыг ойлгохгүй та
За би юугаар харуулъя л да. Bottom deck харуулъя. Bottom deck нь болохоор юу илэрхийлдэг вэ гэхээр та харууд дээр харагдахгүй байгаа нуугдмал байдлыг илэрхийлж байдаг. Харагдахгүй ямар нөхцөл байдал энэ зүйл дээр нөлөөлөд байгаа вэ гэдгийг илэрхийлдэг. Тэнгүүд одоо ингээд харагдахгүй байгаа зэрэг ингээд хүзрөө хэлээд гараад ирсэн дараа хамгийн доор нь байдаг хүзрөө хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ хүзэр дээр харагдахгүй байгаа танд болж байгаа нөхцөлөд нь та ажил дээр ганцаардж байгаа. Ихэнх ажилчинд гараад явцсан та нэг хүний, хоёр хүний, гурван хүний үргийг гүйцэтгэж байгаа. Зэрэг. Тэрнээсээ болоод айгүй их ажиллах шаардлагатай болсон. Айгүй их юм хийх шаардлагатай болсон. Ачаалал хэд дахин нэмэгдсэн. Иймэрхүү сар байх магадaltaй байна. Гэхдээ энэ сард бол та өөрийгөө эдгэж чадна гэсэн үг. Өөрийнхөө чиглэлийг олно гэж хэлээд байсан юм. Archetype хүзрөөсөө харахад өөрийнхөө амьдралын чиглэлийг олно гэдэг чинь яг юу юм бэ? Гэхээр яг star хүзэр болох нь надад ингэ санагддаг байхгүй. Тайлбар нь болохоор эдгэх, өөрийгөө хийх, дээрэс нь амьдралын чиглэлээ олох, бүх юм итгэл найдвартай, итгэл найдварын хүзэр байдаг. Тэгээ буруу харахаар амьдралынхаа чиглэлийг алдаад давхар итгэл найдвар алдаж байгаа гэсэн утгатай байдаг байхгүй. Тэнгүүд энэ дээрээс орж ирж байгаа мэдээлэл нь болохоор надад юу вэ? Та ингээ харанхууд ингээ бүдчихэд явж байгаа, айгүйх ажиллаж байгаа, айгүйх тэнд туулах хэвээр юмнууд айгүйх гарч ирсэн. Тийм байхад тэр дарга чинь, тэр таны дээгүүр албан тушаалтай байгаа хүн чинь таныг үнэлэхгүй. Таны нөхцөл байдлыг бүрэн харж чадахгүй байгаа, эргэлзээд байгаа. Таны чадварт эргэлзсэн, таны хийж байгаа юмд эргэлзсэн, таныг буруугаар үнэлсэн. Яг таны байгаа нөхцөл байдлыг бүрнээр харж чадахгүй байна. Та ажил дээр ямар их ганцаараа их юм хийж байгаа, өстой зогсоо цайгүй ажиллаж байгаа. Та угаасаа ажлаа хийгээ сурцсан гэж харагдаж байгаа байхгүй. 8 заслахаар ажлаа mastery. Одоо ажил гэдээрээ байвал яг энийг яг өөртөө тохирох, өөртөө таарах юм лавраа яг сурж иж болно те. Ажил карьер гэхээр тийм өөртөө зохицуулаад ойлгоно гэсэн үг. Тэгэхээр 8 зас төр та сурж байгаа ч бай, ажиллаж байгаа ч бай бүгдээрээ энэ хийж байгаа зүйлээ маш өндөр түвшинд master хийсэн байна. За өндөр түвшинд биш ч гэсэн та арга барилаа олсон. Цаашаа яаж хийх учраа олцсон гэсэн үг байхгүй. Тийм тулдаа та 2 3 хүний ажлыг зэрэг хийж байгаа. Эсвэл маш олон бие даалтуудыг зэрэг хийж байгаа. Нөгөө багш нь та нарыг ямар бие даалттай байгаа, ямар завгүй байгааг ойлгохгүй байгаа. Ер нь ойлгодоггүй ч байж магадгүй. Тэгээд тэгсэн мөртлөө та бүхний дотор нэг юм амьдралд нэг итгэл цаанаасаа төрөөд амьдралын жоохон enjoy хийгээд нэлийн хар баруун саруудыг өмнөх саруудад туулсан бол энэ сараас өөрийгөө маш одоо гүнийхээ төвшөнд айгүйх уйлж магадгүй гэсэн энэ prayer гэдэг одоо залбиралч гэх юм уу, залбирдаг хүн, залбирал үлддэг хүн, итгэгч маягийн хүн байгаа хгүй. Тэнгүүд энэ хүнзэр дээрээс харж байгаа нь ерөөсөө энэ хүнзрийн нэмэлт мэдээлэл дээр юу байсан? Уйлж магадгүй, та уйлж болно, сэтгэл хөдлөлөө арт маягаар илэрхийлж болно, урлаг байдлаар илэрхийлж болно. Ямар нэгэн байдлаар амар хэм emotional болох сэтгэл амар хөдлөх. Нэг болохоор уйлмар болдог, нэг болохоор уурлмаар болоод байдаг. Иймэрхүү хүмүүс байгаад байна гэсэн үг. 3 дугаар сартаа иймэрхүү зүйлд болж магадгүй гэсэн үг. Тэгэхээр та бүхний дотор итгэл найдвар, зүг чиглэл юу хийхээ маш ойлгомжтой болно гэж гарч ирсэн. 2 үзрээр зэрэг батлагдаж гарч ирлээ. Тэгэхээр таны дотор итгэл найдвар. За тэгээд Эсав Ванца бодсон ч гэсэн өөрт чинь ямар их итгэл найдвар, ямар их амьдралын зүг чиглэл орж ирж байгаа вэ? Тийм учраас та бол ийм юмд бол ганц хүний хийсэн үг нь, ганц хүний шүүмжлэлт, танд хатуу хандж байгаа байдалд яахгүй гэсэн үг. Тэрэнд унахгүй гэсэн үг. Тэрэнд бүдрэхгүй, тэрэнд өөрийнхөө хувь хүн дээр тусгаж авахгүй гэсэн үг. Энэ бол миний багш, энэ бол миний дарга, энэ бол ажил сургуулийн хүрээнд л надад хамаатай болох ш. Энэ бол миний хувь хүнийг тодорхойлж байгаа юм ерөөсөө биш. Тэр миний дүнгууд, тэр нэг багш ингээд өөрөөр чинь 100 байж болно. Нэг ажлын дарга чинь өөрөөр чинь 100 байж болно. Тэгээд дандаа матдаг ч юм уу, удлаа дүүндэг, буруу дүүн тавьдаг иймэрхүү байвал та өөрөө дотроо итгэлийг олж авна гэсэн. Тэрнийг ирч хүчээр юмаа хийгээд явна гэсэн үг. Тэгэхээр энэ сар бол маш их ажиллах болно. Итгэл найдвар ч гэсэн айгүйх төрнө. За дараагийн асуулт руу оръё. Харилцаа хүн хоорондын харилцаа үүсэж байгаа. Тэгэхэд
энэ bottom deck-ийн тусдаа гаргаж ирэхгүй бол болохгүй байгаа. За энэний тийш тавьчих. За хүн хоорондын харилцаан дээр та бүхэн жоохон асуудалтай байж магадгүй санагдаж байна. Саяхан honeymoon энэ яг 2 дугаар групп дээрс гарч ирсэн санагдах. Яг л 2 дугаар групп дээр та бүхний сонсох ёстой нэг мэдээлэл байгаад байна да. Тэрийг орж үзээрэй. Тэгэд иймэрхүү юм гарч ирсэн. Энэ болохоор бас ерөнхий хөзөр нэг татсан байгаа. Нэг дараа ирнэ. За 3 дугаар сард юу болох вэ? Хүн хоорондын харилцаан дээр. Гэхдээ та бүхэн хүн хоорондын харилцаан дээр харилцаа эхлүүлэхээс айдаг хүмүүс байгаад байна. Ерөөсөө л нэм эхлүүлэх гэхээр болж өгдөг нэг тиймэрхүү мэдрэмжийг бол би бас авч исэн. Тийм болохоор өөрсдөө ингээд харилцаа эхлэхэд амар хэтрүүлж бодоод байдаг. Тэр хүн нь чат бичихгүй л ах юм бол та үнэн үү? Чат бичихгүй л таныг тоохгүй танд ингээд халамж, хайр халамж анхаарлаа өгөхгүй бол та бол хинж биш. Та бол ингээд ерөөсөө хаягдчлаа би бол ашиглуулчлаа гэж мэдэрдэг ч юм уу. Ингээд энэ бүхэн таны толгой дотор байгаа гэдгийг ихэнд ойлгох хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Ажил карьер дээр нэлээд гоё юмуд гарч ирсэн. Дотроос нэг юм passion одоо тэр ерөнхий нэг хүзэр дээр аваад үзэхэд ч гэсэн ace of wands ямар нэгэн зүйлийн эхлэл явж байна энэ сард. Тэр нь юу вэ гэхээр хосын харилцаа эхэлж байна. За эсвэл хүн хоорондын харилцаан дээр одоо хосмос тэгээ болохыг хүсэхгүй байгаа ганц бий байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүст бол маш дотн бие биений ижил тэгш одоо тэнцүү хүндэлдэг, тэнцүү өгдөг, хоёр талаасаа явдаг амар wide нийлдэг хүн байна гэсэн үг. Тийм хүнтэй уулзах нэ. За тэгээд тэр хүнтэйгээ уулзахын тулд 3 дугаар сар дээр энэ ирээдүйд ч байж магадгүй. Харин энэ сард ажиллах юмнууд аягүйх байна гэж гарч ирж байна. Хостой болсон ч байна, найзтай болсон ч байна. Та ингээд удаан хугацааны харилцаа эхлүүлэхдээ асуудалтай байдаг хүн юм а да. Тэгэхээр одоо миний мэдрээд байгаа зүйл дээр та бол одоо шууд хэлэхэд одоо би бол ингээд нэг юм тойруулж хэлэхийг бол үнэхээр хүсэхгүй байна. Яг байгаар нэлээ. Тэгэхээр та бол хайр дурлалын харилцаан дээр арай жоохон болоогүй нэг юм хүүхдэрээ төлөвшөөгүй байдгүй гэж өөрөөсөө асуугаарай. Яг шодрог үнэнж хинж таны шүүхгүй би таны шүүгээгүй та өөрийгөө шүүгээд хэтрүүлж бодоод нөхцөл байдлыг дандаа хар бараан юм шиг мэдрээд юм болгон хэцүү юм шиг мэдрээд байхгүй бол энэ бол major arcana байхгүй гэхээр энэ бол та бүхний өдөр тутамдаа хийж байгаа жижигхэн үйлдэлээр засагдах зүйл байна. Хэтрүүлж бодох болгондоо үйлдэл ав. Хэтрүүлж бодох болгондоо одоо би хүний хайрыг хүртэх хэрэггүй, би хүнтэй найзлах хэрэггүй, хүн гой хүмүүс намайг тоохгүй, би тэднээс арай өөр, тэднэр өөр зэрэглэлийн хүмүүс гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү талгаа дотор нь иссэн бас юм бодол байдаг. Тэгээд сөрөг бодолтой авцаар байгаад тэр өдөрт хүнд нөгөө нэг 60,000 бодол орж ирдэг гэдэг байгаа шүү дээ. 60,000 орчим бодол. Тэнгүүд тэрний ихэнх хар бараан болчиход байна гэсэн үг. Яагаад гэхээр тийм pattern гэдэг зүйл байгаа. Pattern одоо тойрог шиг юм сөрөг тойрог шиг зүйл байгаа даа гэсэн үг. Энэ нь зүгээр таа оруулж бодоод байгаа болохоос тэр хүмүүс тантай найзлая гэж хүсэж байна. Тэр хүмүүс таныг ямар гоё хүн бэ? Ийм хүнтэй би зүгээр л баг бурхны зохиолоор уулзлаа гэж хэлэхгүй ч гэсэн бодохгүй ч гэсэн дотроо мэдрэх хүмүүс зөндөө байна. Та бол үн цэнтэй хүн юм аа. Гэхдээ тань дээр гарч иж байгаа нэг асуудал нь page of cups буюу хэтэрхий хөнгөн байх асуудал байж болно. Тэгэхээр энэ нь одоо бүр мод тал руу явлаа гэхэд шалин мэлэг байдаггүй маа гэхэд гүнзгий харилцаанд орч чадхаа болчт юм лээ ерөөсөө. Page of cups ч өөрөө төлөвшөөгүй хүүхдийн ирэх шүү дээ. Та бол ихэнх үед маазраал хөөцөлтэй байгаа л тоглоол иймэрхүү зүйл гардаг байж болно. Гэхдээ таны яг дотор юу хүсэж байгаа та бүрэн ойлгож байна гэсэн шүү дээ энэ сард. Тэгэхээр яг юу хүсэж байгаагаа ойлгосон дээрээ би яг ямар харилцаа хүсэж байгаа вэ гэдгээ энэ сард ойлгож байгаа харагдаж байна. Тэгээд Ace of Pentacles гэхээр яг энэ
харилцаанаас одоо энэ өөртөө сөрөг харьцдаг харилцаанаас салсны дараа юмыг хөндрүүлж бодохоор болсны дараа та хүн болгон таныг үзэн яддагг ойлгоно. Хүн болгон та өөрийгөө нэхэл юм бол хүмүүс тантай найзлахыг хүсдэг ойлгоно. Та яг үндэ хөнгөн нэг удаагийн нэг шөнийн ч юм уу тиймэрхүү хөнгөн харилцаа хүсдэг хүн биш ээ. Та тиймэрхүү зүйл хийдэг байж болно. Дургуйч байж болно. Гэхдээ тийм хөнгөн хөөрхөн харилцаанаас илүү та илүү гүнзгий ингээд сүмснээ хооронд гэдэг шиг бүр ингэж нөгөө хүнийг яг таг мэдэрсэн. Яг өөртөө ижилхэн хүн олно гэсэн үг. Одоо энэ хоёрын аяга дээрээс харж хахад яг энэ хоёр хүн ингээд яг адилхан юм шиг мөртлөө ингээд өнгөн өөрөөгөө дагаад зураг нь адилхан гэхдээ өнгөн өөр. Тэгээд хоорондоо нэг юм агаар дээрх нэг одоо үсэн л байгаа юм л да энэ дээр. Гэхдээ үсэн биш нэг юм бодлоор харьцаад байгаа юм шиг. Ингээд юм хэлээг байх ч ойлгодог хүн. Та тэр хүнийг юм хэлээг байхад нь ойлгодог. Яах гээд байгааг нь мэддэг. Юу хүсээд байгааг нь ойлгодог хүнтэй болно гэсэн үг. Энэ хитрүүлж бодох, энэ дандаа хөнгөн харилцаа хүсдэг ч юм уу тиймэрхүү асуудлаас гарч чадсанаар танд удаан хугацааны потенциалтай хайр, дурлал, найз нөхдөд харилцаа заамагдгүй зарим дээр нь бизнесийн түншж гарч ирэх болно. Гарч ирж болно. Тэгээд энэ хүндээ очирснаар honeymoon буюу яг бал сар шиг мэдрэгдэнэ. Бал сар бол яг хүний амьдралд хідгэн биш ганцхан холддог. Тэгээд тэр бол дахиж давтагдчихгүй маш sweet, маш гүн сэтгэлийг үлдээсэн хүн. Зүгээр л яг honeymoon чи яг зүгээр энгийн байдлаар хэлгээд зүгээр л анх харилцаж байгаа хүмүүс ямар мэдрэмж мэдэрдэг вэ гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Тиймэрхүү нандин мөчүүдийг мэдрэх нэ. За тэгээд энэ хөзрийг болохоор яагаад одоо гаргаж ирж байгаа гэхээр энэ дээр та бол хангалттай. Та бол ингээд өөрөө хамгийн байж чадах сайнараа хийж гинэ. Та бол хамгийн сайнараа байгаа шүү. Энэ ч л хангалттай гэдэг мессежийг гаргаж иржсэн болохоор би яг энэ уншлага дээр яг энэ хэсэг дээр гаргаж ирэхийг хүслээ. Тэгээд the difficulties you face will not last forever гэж байгаа байхгүй. Та бүхний одоогийн туулаад байгаа хөнгөрсөн магадгүй туусан. Одоо туулаад явж байгаа нэг дарга маргаадаа загнуулсан ч юм. Тиймэрхүү зүйлсэл байнгын үр дүргэлжлэх зүйл бол ерөөсөө биш. Энэ бол нэг өдөр дуусна. Тэгээд танд та тэр өөрийг чинь ашигладаг ч юм уу, тиймэрхүү муу хүмүүстэй таарсан ч юм уу, тиймэрхүү байдал үүсч болно. Хитрхи шүүмжилдэг хүнтэй таарсан байж болно өөрийг чинь. Тийм үед түүний дараа та илүү гоё таныг ойлгох, зүрхнээс зүрхийн хооронд холбогдсон тийм харилцаанд орно гэсэн. Release thoughts and feelings that don't feel good. Гой мэдрэхгүй байгаа тэр мэдрэл. Мэдрэлх нь бодлоод мэдрэмжүүд. Бодол мэдрэмж гэдэг үгийг хэлж байгаа би шууд хэлчлээ. Нийлүүлээд. За, иймэрхүү зүйлс нь яг танд үр өгөөж өгөхгүй нэг санархсан худлаа нэг ингэ сүржигсэн тиймэрхүү бодол өгдөө шүү дээ. Нэг ингээл одоо жишээ нь яагаад ч нэг ийм шиг орж ирлээ. Бизнесийн зээлтэй та. Тэнгүүдээ тэрийгэ 10 хоногийн дараа төлнө. Тэнгүүдээ танд тэрнээс өмнө цалинч ороод ирнэ. Тэрийг бол эсвэл бизнес хийдэг бол олно. Тэнгүүд тэр зээлээ төлөхдөө мөнгө нь ороод ирнэ. ертөнцөөс энэ боломжийн архетип үзрөөсөө хилээд байгаа шүү дээ. Танд боломжийн олгоё, танд мөнгөний өгьё, танд одоо тохирох партнеруудыг чинь гаргаж өгьё. Гээд хахад та ингээд сандраад байгаа. Ингээд одоо 9-ийн сэлэн бол маш их хөндрүүлж боддог тиймэрхүү үнийг хэлж идэг. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс гарах хэрэгтэй байна. Focus all of your energy on love and happiness and your hopes and dreams гэж байгаа байхгүй. Мөрөөдөл, итгэл найдвар, ад жаргал, хайр гэдэг зүйлс дээр анхаарлаа хандуулаа. Тэр энерги дээр төвлөрөө. Нэгсэндээ та ад жаргалтай байхыг шийдэж гин гэсэн үг байхгүй. Өнгөрсөн сарууд яагаад танд хэцүү байгаад байсан? Тэгэхээр танд одоо ямар нэгэн гаргийн нөлөө, тиймэрхүү амьдралын нэг үе таарч болно доо хүнд хэцүү. Гэхдээ та ад жаргалтай байхыг сонгосон цагт
аз жаргал гэдэг зүйлийг сонгосон талд би одоо хэтрүүлж бодоод юм хийхгүй назгаараад сууж ханлаа. Би ингээд хүнтэй харилцаа эхлүүлээ, хүмүүстэй найз болъё, дотнолыг гэхэр би ингээд айгаад байна. Намайг шүүмжилж хүйгээд ингээд дотроо ингээд сандраад байна. Тэгээ би тэрнээс болоод өөрийгөө нэлээд хоошин татдгаа гэж иймэрхүү зүйлсийг мэдэрдэг хүмүүс бол цаашаа явах нэ. Цаашаа үргэлжлээд амьдрал явна. Тэгэхээр та өөрийгөө илүү нээж ийн л гэсэн үг. Яг одоо явах гэдэг нь одоо юугаар л орж ирлээ л дээ. Яг онгоц нисэж ийн онгоц нисээд байгаа. Тэгэхээр яг ингээд тэр онгоцноос нэг тиймэрхүү мэдээлэл орж ирлээ. Та цаашаага илүү хүмүүстэй нээлттэй болж ийн гэсэн үг. Явах тусмал та нээлттэй болж байгаа. Явах тусмал одоо пэйж капсыг жоохон эрэг талаар нь тайлбарлах юм бол юу байдаг? Амьдралыг таашаах байдаг. Бяцхан зүйлсээс аз жаргалыг мэдрэх байдаг. Тэгээд та хүмүүст харагдахдаа ч юм уу за эсвэл мэдрэгдэхдээ хүн хоорондын харилцаан дээр маш тийм зөөлөн нэг юм болчмор шиг байна гэсэн үг. Одоо болчмор гэдэг тэр жижигхэн ингээ шуучин нэг юм одоо жишээ нь хүн гадаа явж байгаа нэг гимтсэн болчмор ингээд нэг одоо гимтэл нь одоо таны одоо хэтрүүлж боддог байдал ахгүй өөрийгөө гимтэж байгаа өөрийгөө л хорж тушаад байгаа иймэрхүү зүйл. Харин таны тэр гимтсэн байгааг хараад тэр болчморыг хараад хүн ямар сэтгэл төрөв? Хайрламар санагдана. Тийм үү? Хайрламар санагдана, тэрийг эдгэмээр санагдана, ийм инхрийлсэн мэдрэмж авах нэг ямар ч амтны зулцгааг харахаар тийг санагддаг. Одоо амтнд ичээд хүмүүс байгаа бол тэр амтнаа харахаар та ямар мэдрэмж төрдөг гэдэг чинь тийм хайр хүмүүсийн зүгээс ирнэ гэсэн үг. Та яагаад гэхээр тийм энергийг өөрөөсөө цацруулаад байгаа. Им эмзэгхэн чанга хурж болохгүй. Чанга хүрвэл хагарчих юм шиг, зүгээр хүрвэл хагарчих юм шиг тийм хөөс шиг. Тэр нь муу утгаараа биш, маш эмзэг тэгсэн мөртлөө хөвчлөлтэй амьдралд аз жаргал оруулж ирж чаддаг хүн байна гэсэн үг. Энэ хэтрүүлж бодгоо болчихвол юм бол тэгэл харилцаа бол орж ирж илүү байна л да. Тэр нь урт удаан хугацааны гоё харилцаа байна. Тэрийг бол Ace of Pentacles харж байна. Тийм. Тэгээд энэ болохоор юугаа? Bottom deck аа. Тэгэхээр бас нэг энэ нөхцөл байдалд харагдахгүй байгаа зүйл нь юу вэ гэхээр та юмыг хэтрүүлж боддогоос биш. Та хэрвээ юмыг эргээр хараад эхлэх юм бол тэр зүйлээ бодит амьдрал дээр ч гэсэн харж эхэлнэ. Page of Wands болохоор бас одоо яг хөдөлгөөнтэй хүүхдээ илэрхийлж яадаг л та. Хөдөлгөөнтэй амар гүйдэг, ирч хүчтэй. Тэгэл хүмүүнээс ичнэ гэж байхгүй гадагшаа чиглэсэн ирч хүчтэй. Тэгэл юм хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг юм аа. Спортлог. Тиймэрхүү хүүхд шиг одоо та хүүхэд байх ёсгүй штэ. Заавал алавгүй. Харин хүүхэд шиг хэмжээний тийм өөрөөсөө энерги гаргаад амьдралыг таашааж байгаа. Хүүхэд амьдралыг ямар ч нөхцөлгүйгээр enjoyддаг үстэй. Та гадаа шорон дээр төрүүл тэр шороогоороо чулуугаараа тоглоно. Та хүүхэд бол ямар нэгэн хүн нөхцөл өсөөгүй л байгаа орчноосоо зүгээр л аз жаргалыг мэдэрч чаддаг. Ямар ч нөхцөл ирэхгүй тэнд. Иймэрхүү зүйлийг хүн хоорондын харилцаанаас мэдэрнэ гэсэн үг. За иймэрхүү. За би тэгээд юугаа яа гэж бодлоо л доо. Одоо яг үлцэн үзрүүдээ суглана. Тэгэхээр юунаас сугалчаа гэж бодож чинь хин гоё хөдөртэй болсон байгаа. Шинж гэж тэр ер нь ашигладаг юм л та. Энэ одоо демнод дээрээ дүрслэгдсэн юм чөтгөрүүдийг харуулсан энэ бол одоо сатан шиг л харагдаж байна. Гэтэ эднэрийн тухай сайн мэдэхгүй л дээ. Гэтэ цааш дэмжлэгээр бол гоё юмнууд оруулнаа. Гоё хөдөрнийхөө энэ чөтгөртэй хөдөрний яг тэр чөтгөр нь яг танд ямар бодит амьдралтай нийцсэн зөвлөгөө өгөх гээд байгаа гэдэг илүү гүнзгий судлаад оруулна гэж бодож байгаа. За дараагийн асуулт нь болохоор хувийн хүн дээр гарах өөрчлөлт байгаа. Зургагийн аяг болон Ace of Cups нэгний аяг. Ace үргэлжлэл ингээд эхлэл байдаг. 10 дээр очиод 1 рүү буцаад ордог штэ. Тарот дээр.
Тийм учраас үргэлжлэл, эхлэл таавал ямар нэгэн яагаад ч юм нэг иймэрхүү юм хэлмэр санагдлаа. Яг таавал ямар нэгэн хүмүүсийн үргэлжлэл аавынхаа ээжийнхээ өвд эцүүдийнхээ үргэлжлэл нь байдаг. Тэгэхээр нэг тиймэрхүү мэдээлэл орч ирдэг юм ямар. Жохон далич юм шиг. За. Тэгээд нэг зүр нэмээд авчаа. За ингэсэн bottom deck харъя. Түлээ. Chariot гарч ирсэн. Одоо амжилтын үзүр шүү дээ. Амжилт хурдцсан. Хэцүү нөхцөл байдлыг давж гарч ирэх зогсшгүй ирээдүг харуулж байгаа. Зогсшгүй юм хурдцтай хийж байгаа юм болгон дээр амжилт гарсан энерги байдаг. Тэгэхээр энийг цаанаас нь яг л нөгөө нэг одоо тэр хүмүүсийг нь сахиусан дэнгэр гэж гадаадууд хэлээд идэг. Монголчууд болохоор өвд ээз өдр гэж хэлдэг. Яг өөрийг чинь харж дэмждэг, тусалдаг тийм биднэрт харагдахгүй нэг юм хүч байгаа да, далтын хүч. Нэг хүнийг одоо хэдэн мянган өвд ээз нь ингээ харж идэг, тусалж идэг гэсэн юмнуудыг бол би сонсч ирсэн. Монголчуудын тийм нэг ярианаас мянга хэдэн өвд ээз нь ингээ бүгдээрээ хараад туслаад дэмжиж тэгээд тэд нар бүгдээрээ нийлж байгаа чамайг ингээ бүтээдэг. Тэгэхээр таавал зөвхөн хоёр хүний таавал үн цэнэгүй биш гэдгийг хэлүүлж байна. Яагаад ч юм. Таавал үн цэнэгүй биш. Дөрвийн савнаас надад ийм мэдрэмж орж ирдэг байхгүй. Таавал зүгээр нэг байдаг хүн биш юм аа. Хүн болгон өөрийнхөө чадварыг ашиглаж чадах юм бол онцгой тийм үү. Гэтэ таны одоогийн байгаа байдлыг бүрэлдэн бий болоход танай гэр бүлийнхэн, танай аав, ээж, өвд ээзүүд ингээд ажиллаж идэг гэж байгаа байхгүй. Ингээд цаагуурч одоо янз бүрийн осолд орчих үе гэд ингээд тэрийг нь сахиусууд нь хамгаалж идэг. Тэгснээ хамгийн сонирхолтой нь тэр олон хүн таны бүгдийг нь харж идэг. Таныг ямархуу персоналитэй одоо ямархуу чадвартай хүн болох вэ? Ямар замаар явах вэ гэдэг чинь бүгдийг нь ингээ бүрэлдүүлдэг гэж байгаа байхгүй юу? Одоо яг ихэн хөвлөд очихоос ч өмнө. Тэгэхээр таавал хоёр аав ээж гэж юм уу? Ингээд насан туршийн хөдөлмөр, насан туршийн одоо хайр халамжаар бүтсэн хүн юм аа гэдгийг хэлж байна. Хангалттай хариу өгөөгүй штэ юу вэ гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ хувийн дээрээ та өөрийгөө үнцэнтэйгээр илүү их мэдэрч байгаа. Бас л нөгөө архетип үзэртэй жоо холбогдож байна. Та өөрийнхөө ямар хүнийг олж мэдж байгаа энэ сард. Өөрийнхөө дотроо би бол аавынхаа ээжээгээ өвд ээцүүдийнхээ насаараа хичээж одоо амьдрсан минийхэн шалтгаан. Тэгэд би бол өөрийгөө голох ямар ч ирэхгүй. Би бол ингээд өөрийгөө услана. Би бол өөрийнхөө чадварыг хөгжүүлнэ. Би бол тийм хүнд ч хэрэггүй ингээл хог шиг хөвтөж идэг, хогийн савн дотор хөвтөж идэг тийм хүнд хэрэггүй ингээл тиймэрхүү хүн бол ерөөсөө биш. Гэсэн иймэрхүү мэдээлэл орж ирж байна. Яг энэ хувийн тал дээр болохоор айгүй тийм гүнзгий мэдээлэл орж ирээд байна л да. Тэгэд өөрийнхөө хувийг ямар хүн бэ? Ингээд өөрийнхөө бүх талыг ингээд хүлээн зөвшөөрсөн байгаа болохоор ийм дөрвийн саваа шиг амьрлж байгаа нэг ийм доктортой, ширээ шиг ийм дөрвөн хөлтэй ийм доктортой ийм нэгдэл үүсэж байна гэсэн үг дотор ч юм. Тэгээд өөрийнхөө боддог байсан маш олон зүйл сатаарлуудаас салж байна. OCD биш лээ. Юу лээ? Нөгөө нэг за сайн мэдгүй. Гэхдээ ингээд нэг ийм сатаарлын өвчин. Сэтгэл зүйн өвчин юм шиг байгаа. Тэрэнд бол бич гэлтгүү, таач гэлтгүү ер нь бол одоо орчин үед өртөөгүй хүмүүс бол баг байхгүй шүү дээ. Тэгэхээр яг лазер фокустай байна гэсэн үг. Өөрийгөө бүх талыг хүлээн зөвшөөрөх дээрээ. Тийм ч утгаараа та амьдралыг таашааж байгаа. Яагаад гэвэл та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн болохоор гадаа гараад явлаа гэхэд өөр хүнтэй өөрийгөө харьцуулаад байхгүй л гэсэн үг. Тэр нь бүр байхгүй болтгоо маа гэхэд багаснаа л гэсэн үг. За нэг иймэрхүү мэдээлэлүүд гарч ирж байна. Тэгэл нөгөө нэг
ерөнхий үзүр дээр гарч ирсэн үзрүүд энэ үзрүүд бол энэ archetype үзрүүд бол нэлээд гой санагдаад байгаа яг цаагаараа философийн гүнзгий утгатай. Тэгснэ энэ гарч ирж байгаа мэдээлэл нь хүртэл яг өөрт чинь таарч байгаа гэж бол би найдаж байна. Таавал хүснэ одоо энэ групп дээр болохоор ингээл нэг юм намайг ингээл хатуу мессеж өгөөл та нарыг ингээл загнаал ингээл асуудлуудыг чи ингээл хатуу утгаар хилээдэй гэж юусаа хэлэхгүй байна. Энэ групп дээр бол зүгээр магтаад өг өөрийг нь ямар хүн бэ гэдгийг нь ойлгуулад өглөх гэж хэлж байна л да. За 3 дугаар группийн хиндээ тэгээд хамгийн чухал хэсгээ хүргэх чинь. Тэгэхээр энэ бол оюун санаагаа төслээд гэрлээ хасаа гэд тиймэрхүү нэртэй тайтлтай Soul Sister гэдэг сувгаас дубийн сувгаас одоо санаа авч inspire авч хийсэн байгаа. Тэр хүний ярьсан зүйлсээс би яг нэг иймэрхүү мэдээлэл татсан гэсэн үг. За ингээд бид нэр орондоо орохдоо гэрлээ унтраажаад ингээд нэг юм харанхуу замаар ингээд алхдаг штэ. Тэр үедээ бид нэр ингээд бүдэрдэг тийм үү? Бүдрээл ингээл замаа маалахгүй ингээл энэ тэндээс ингээл тэмдчихээл. Тэр үедээ харгууд ингээд хэсэг алхаж очтгоо. Харин хүмүүс бидний амьдралд ч сайхан зүйлсийг оруулахын тулд энэхүү харанхуй үеийг туулахаас өөр аргагүй билээ. Биднийг харанхуйн цаана ингээд халуун хүнжил ухтдаг шиг амьдрал тэр сайхан зүйлсийг тэр танд боломжийг тэр нэг хэсэг сэтгэл готролтой байгаа тэрнээсээ одоо гарч байгаа тэрнээсээ удаанда багаар гарч байгаа. Тэгээд энэ сарын уншлага дээр одоо нэлээх итгэл найдвар олж байгаа өөрийнхөө эрч хүчийг эргүүлж авч байгаа юм болгоны эхлэл болсон сар байгаад байна штэ. Гал моринжил болж байгаа гэж илэрхийл одоо тэрнтэйж таарч ин тэ. Тэгэхээр яг энэний дараа биднэрт амьдрал сайхан зүйлсийг бүгдийг бэлгэлэхээр одоо бэлтэж байгаа одоо өгөхөөр зэгж байгаа. Тэрний дараа бэлгэлнэ. Яг энэ хэсэг хугацааг л даваад болж түүний дараа амьдрал хүссэн бүхний ч өгөө гэдэг мэдээлэл орж ирсэн байна. Харин бидний хүссэн шиг биш байхыг үүсэхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхний manifest ч юм уу одоо яагаад та нар ингэж shadow face тиймэрхүү зүйлсийг туулсан байж болох вэ? Тиймэрхүү зүйлсийг туулаад явж байгаа вэ гэхээр бидний хүссэн шиг одоо бидний хүсэл одоо manifest хийлээ зүгээр нэг юм хүслээ гингүүд бид нэр за сард хэдэн сая төгрөг олно тэнгүүдээ би тийм ажил хийгээд мөнгө олчих юм байна гэж бодсон чинь яг үндэ тэр ажил нь бүтээгүй. Тэгээд түүний дараа юу болох вэ гэхээр та бүхний л нөгөө хүссэн өөрт чинь хэрэгтэй хүслийг амьдрал биелүүлэхийн төлөө одоо байгаа төлөвлөгөө чинь яг арай болохгүй байна. Тэнгүүдээ одоо болохгүй байгаа юм чинь одоо төлөвлөгөө чинь болохгүй байгаа юм чинь та бүхнийг тэр төлөвлөгөө биелүүлэхийн тулд арай өөр замаар явуулаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр ажлыг хийвэл та хизээж хүссэн мөнгө олохгүй. Тийм учраас яг тэр өөр ажил хийхин төлөө таныг сэтгэлгээгээ нээлгэхийн төлөө тэр төлөвлөгөөг чинь нурааж байгаа. Таны хүснээс өөрөөр байж болно гэсэн үг. Тэгээд би яг Soul Sister гэдэг үг нь одоо тэр ихчийн Soul Sister сувгийн одоо хаяа сонсдог байхгүй байнга сонсдог. Тэгээд тэр хүний одоо өөрийнхөө оюун санаагаа тэгцлээд өөрийнхөө гэрлээ хасаа гэдэг энэ бичлэг үзэж байхдаа маш гоё мэдрэмж төрсөн. Тэгээд тэрнээс сурах хэрэгтэй юмнууд байсан. Та нар хүсч ивэл үзээрэй. Линкийн 50. За тийм байна. Тэгэхээр 3 дугаар сард амжилт хүсье. Баярлалаа баяртай.